Gluten free гэж бичсэн бүх юмыг би авч хэрэглэдэг байсан. Тэгтэл идээд л үр дүн гардаггүй. Нөгөө л ядарсан, нөгөө л ирч хүчгүй, нөгөө л гутран дандаа л унтж идэг. Унтаахаа энэ бүх байдал нь яг хിവэрэ бүр даашаа нэмэгдсэн. Ер нь бол функционал хүнс тэр цэцмэ глютенгүй амьдрал зүг байх юм бол хүний цусан дахь тэр антицилийг буулгаж штэ. Тэгэхээр им нөгөө тариа шүтээ сурцсан бид нарт бол хоол ийм нөлөөтэй гэдгийг ботхоор бас нэг юм өөрт тохирох төлөөлөгч миний бие тохирох глютенгүй хооллолтынхаа одоо меню буюу амьдралын хэв маягийг би өөртөө гаргаад авч байгаа юм. Хэрэг заяата аутоиммуны өвчлөлтөй болоод AIP хооллолтыг буюу одоо глютенгүй хооллолтын дэглэмээр амьдарч хооллолдог бол та давхар лектиний аюулыг тооцоолж амьдрах ёстой. Ерөнхийдөө л хүний амьдралын чанарт нөлөөлдөг зүйл байхгүй. Бид нар толгой өвтөр толгой өвчин гэдэг ангалгийн нухаа мэддэг тийм үү. Тэгтэл хүнсний мэдрэгшил энэ асуудал чинь зовир нэлээ хүнд үедээ л гарч ирдэг болохоос биш ер нь бол барагтаа мэдрэгдэхгүй. Тэгтэл нэгэн тал та аутоиммуны өвчлөлүүдийн нэг хэлбэрийг сонгоцсон бол энэ нь дараагийнхаа өвчнөд дуудаж идэх байлаа. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. Сайн уу энэ өдрийн мэндийг хүргэе. За бид энэ удаагийн дугаараараа өмнө нь маш олон дугаарууд дээр яригдсан сэдвүүд. За тэгээд бид нэр олон сэдвийгч мүлжиж байна. Тэгээд мүлжин гэдэг маань тухайн сэдвтэй холбоотой дутуу яригдсан бас арга зүйн хувьд ялгаатай хүн болгонд яг нэг ижлэхэн ерөндөг байхгүй шүү дээ. Хүн болгоны асуудалд нэг ижлэхэн гаргалгаа байхгүй. Учир нь бид өөр хоорондоо ижлэгүү ахуйд төрж өсөж тэгээд та бидний угаасаа бие физиолог болвол дахин давтагдчихгүй бүтээгдсэн байдаг. Тийм болохоор зарим нэг сэдвүүдийг та энэ өмнө яригдсан сэдв байна гэж хоошин тавилгүйгээр энэ сэдв дотор тухайн энэ ярьцлагын дотор тухайн сэдвийн хүрээнд ямар илүү мэдлэг байна вэ гэж анзаарч сониучрахж үзэх юм бол таны амьдралд хэрэг болох үз. Таны амьдралын чанарыг сайжруулах үз арга зүйнэр байгаа. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаарт бид юу ярих гэж байна вэ гэхээр сая хэсэг хугацааны өмнө гурил гэдэг зүйлийг халах ёстой гэдэг хүчтэй мэдээлэл хүрсэн байгаа. Тэгээд тэр мэдээллийг авсны дараа бид юу идэх юм бэ? Эний чинь асчаар бид нарт идэх юм олдохгүй штэ гэх зэрэг хүмүүсийн фидбек буюу санал шүүмжлэл асар их ирсэн. За тийм мэдээж нөгөө бидний идэж заншсан зүйлийг идэж болохгүй энэ бол танд хор болоод байна гэдгийг хэлэхлээр зарим нэг идээд амьдраад болоод байгаа хүмүүсийн хувьд тэр нь шүүмжлэл худлаа мэт сонсогдно. Гэтэл цаана идээд байгаа хэрнээ өөрийнх нь амьдралд сүргээр нөлөөлж байгаа гэдг нь шууд болон шууд бусаар мэдрэгддэг тийм хүмүүс гэж байдаг. Тэгээ онцлогдож амжаагүй, онцлогдсон гэх зэрэг. Тэгэхээр энэ глютен гэдэг энэ нэр томьёо орж ирээд удаагүй байгаа. Зарим нэг хүмүүсийн хувьд глютен гэж юугаа яриад байгааг мэдэхгүй, шууд гурил гэж ойлгох. За тэгээд энэ сэдвүүтэй хамааралтайгаар маш олон тайлбар шаардлагатай тийм сэдвүүд гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ гурил ер нь глютен бидний амьдралд яг яаж нөлөөлөд байгаа, хинд нь хэрхэн нөлөөлөд байгаа гэдэг ийм тоочны яг тэр цэгрүүл бид нар явахыг хүсэж байгаа юм. Тэгэхээр хоол хүнсний зүйл үл зохицдог хүмүүс гэж байдаг. Зарим нэг хүмүүс бол өндөг идэж болдгоо. Би бол өндгийг их хэмжээгээр идэж болдог. Тэгэхээр бидний хоорондох байгаа энэ ялгааны хүрээнд бид нэр ямар нэгэн байдлаар хооллох горимыг өөртөө зориулж бий болгох шаардлага үүссэн байна. Тийм учраас энэ сэдвийн хүрээнд бид нар ярилцахаар хүнс тохируулах үйлчилгээг анхлан санаачлаад хөгжүүлж явж байгаа маш гайхалтай нэртэй хүнтэй бид нар уулзах чинь. Тэгээ энэ хүний нэр бол төлөөлөгч. Би өнөөдөр амьдралд анх удаага яг ийм нэртэй хүнтэй учирч байна. Тэгээд та хэнийг төлөөлөхөөр ирсэн бэ? Нэр нь өөрөө төлөөлөгч байх үед те. Нэр санаа шүү хүний нэр гэж те. Тэгээд дуурсах халдрыг ингээл
биеийг нь ээж аав төрүүлээд тэгээд хүүхдээ төрүүлсэн хүүхдээ нийгэмд энэ амьдралд хэрхэн яаж явахыг одоо бэлэгдээд оноос тохирсон нэрийг нь өгдөг те. Тэгээд аав маань намайг төлөөлөгч гэж нэрлсэн. Ягаад гэвэл 1972 онд Монгол Ардын Хувьсгалт намын 16 дахь их хурал болоо. Ээж маань ер нь л ээж маань тэр үеийн одоо нийгмийн шилдэг эмэгтэйчүүдийн нэг байсан л да. Социалист худалдааны тэргүүний одоо төлөөлөгч. Тэгээд ер нь тэр үед баруун бүс нутагт одоогийнхоор бол супермаркет тэр үеийнхээр бол одоо өөртөө үйлчлэх дэлгүүрийг анхлан одоо үүсгэн байгуулад хамтын тооцоо гэдгийг үүсгээд тэгээд оройлж манлайлаад ингэж хөгжүүлсэн тийм отхон гэж манлайлагч эмэгтэй байсан. Тэгээ ээж маань намын 16 дахь хурал төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгэхэд аав маань миний аав бол тээврийн жолооч хүн, дэрдгэ гэж хүн байсан. Миний охин ээжийнхээ хэвлэл дотор 16 дахь хуралд төлөөлөгчөөр сонгогдсон юм аа. Тийм учраас ээж нь аав нь охиндоо төлөөлөгч гэдэг нэр өгнө гэд. Намайг төлөөлөгч гэж нэр өгсөн. Тэгээд би багада онцорд хүүхдтэй л. Тэгээд нэг амралтанд явсан чинь аав маань дийдэг байхгүй юу. За миний охин ер нь бол ийм нэрнийхээ л утга учирыг аягүй сайн авч яваараа. Миний охин чадж байгаа, миний охин онд сайн сурч байгаа. Тэгэхээр миний охин бол нөгөө муу явах одоо ирэхгүй шүү. Яагаад гэвэл чиний нэр төлөөлөгч. Би чи аливаа муу юм хийх юм бол муу юмны төлөөлөгч болчихно. Сайн юм хийх юм бол чи сайн юмыг дэлгэрүүлээд сайн зүйлийн төлөөлөл болох хүн шүү. Тийм учраас миний охин нэрэндээ эзэн яваараа гэж ээж минь аав маань хэлж ийсэн. Тэгэл тэр аав ээжийн сургаал гэдэг бол хүний одоо зүрх сэтгэлдээ хадгалж явдаг тийм жанжин шугам байдаг. Тэгээд аавынхаа загснаар аавынхаа одоо нэрлсэн нэрийн утга учирыг бол нийгэмд чингэн утгаараа одоо хүргэхийн тулд би нийгэмд одоо нэгэн мессежийг өгьгээд одоо тохируулсан хүнсний үйлчилгээ буюу одоо тохируулсан хүнс гэдэг ойлголтыг нийгэмд түгээхийн тулд функционал хүнсний одоо студ гэдэг нэг юм жижигхэн үйлчилгээг нээгээд ажиллаж байна. Тэр харав уу? Тэгэхээр нөгөө одоо functional food гэж англиар нэрийдсэн байна. Тэрийг бол та сая орсоор хэлчихлээ шүү дээ, функционал гэж. Тэгээ энийг хэдүүлээ утгыг нь монгол хэл дээр гаргая л да, тийм. Яагаад та тухайн хүнсийг функционал буюу одоо хэрхэн та энийг орчуулж буулгаж байгааг би таны амнаас сонсмоор байна. Зарим нэг шинжлэх ухааны нэр томьёонуудыг бас орчуулахгүйгээр хэрэглэх нэг тийм шаардлага байгаад идгийн нэг нь миний одоо ажиллаж байгаа энэ салбарын одоо функционал фуд гэдэг ойлголт юм уу? Ер нь бол өнөөдөр ангаах ухаанд бид нар нөгөө шинжлэх ухааны ангаахыг л одоо шинжлэх ухаан ангаах ухаан гэж ингээд авч яваад идэг. Хүний өвчнийг ийм одоо тариагаар имчилдэг энэ зүйлийг ангаах ухаанаа гэдээ ойлгож хүлээж авдаг тийм үү? Энэ шинжлэх ухааны ангаахтаа зэрэгцээд сүүлийн 30-40 жилд хөгжиж байгаа нэг ангаах ухаан нь бол функционал ангаах ухаан. Өөрөөр хэлбэл хүний өвчлөлийг одоо нэрлсэн нэг эрхт нэр нь биш бүхэлд нь одоо авч нэг цогц гэж үзээд имчилдэг энэ имчилгээний арга барилыг бол функционал ангаах ухаан буюу интеграцийн ангаах ухаан гэж бас нэрлэдэг. Энэ ангаах ухаанд юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр энэ функционал имчилгээтэйгээ зэрэгцээд таны хооллолд бас функционал хүнс байх ёстой гэдгийг үүсдэг. Өөрөөр хэлбэл та идж байгаа хоол хүнснээсээ авах ёстой шимт хижээлээ аваад энэ хоолоороо дамжуулж авсан шимт хижээл чинь таны эргэтэмгүүд өөр өөрсдийнхөө ажиллаа хийж функционалны болох ёстой байх, яг функцаараа байх ёстой гэдэг зүйлийг хэлдэг энэ салбар бол энэ функционал хооллолтын салбар юм байна. Тийм. Тэгэхээр бид нар ингээл эрүүл хооллолт идэ, эрүүл амьдралын эрүүл хоол гэхээр чухам ямар хүнсийг эрүүл хоол гэдэг юм бэ гэдг нь өөрөө тийм юм нэлээд юм том сэдв болчиход байгаа юм. Тийм. Тэгэхээр танаа одоо подкастер нөгөө хит удаа энэ аутоиммуны талаар яригдсан шүү дээ, тийм. Тэгэхээр яг тэр аутоиммуны тухай яригдаад байгаа хүмүүст бол функционал хүнс идэх хэрэгтэй. Ягаад гэвэл тэр хүмүүсийн дийлэнхийн шинтгэжлийн асуудалтай байдаг болцсон учраас тэрнээс үүдэлтэй дараагийн дархлааны асуудлууд шилшилээ дараа гарч ирдэг. Тэгхийн тулд эхнийх их арга хэмжээ юу вэ гэхээр ерөөсөө хооллолтоосоо шинтгэжлээ бүрэн авдаг байхын тулд та функционал хооллогч байх ёстой. Манайх бол функционал хооллолтын студ гэхдээ дээдлэлт нь глютен фри гэж бичсэн байгаа. Тийм тэгэхээр эрүүл хүмүүсийн хувьд бол хоолоороо ингээд тэнцвэртэй шимт хижээл аваад явна гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгтэл аутоиммунтай хүмүүс яах вэ гэхээр
функционал бүх хооллол чинь бүгдээрээ бас ингээд зарим нь глютентэй, зарим глютенгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бүхэлд нь аваад үзчих юм бол болохгүй. Тэгэхээр функционал хооллолт дотроо глютенгүй хөлбөрийг нь сонгож хэрэглэх ёстой гэдэг одоо мессеж мэдлэгийг хүмүүст өгөхийн тулд би энэ бизнесийгээ gluten free functional food studio буюу функционал глютенгүй функционал хооллолтын студ гэж ингэж нэрлсэн байгаа. Ингээд энэ нь бол бас манай зах зээлийн хувьд шинэ нэр том юм тийм ээ. Ярьцлагыг яг энэ хүртэл үзсэн хүмүүсийн дотор аутоиммун гэдэг энэ нэр томьёог мэдэхгүй хэрнээ магадгүй амьдралд нь тохиолдсон байж болзошгүй хүмүүс байж магадгүй юм гэж бодоод аутоиммун гэдэг зүйл нь яг юу вэ гэдэг тодорхойлтыг би бас танаар хэлүүлчмээр байна. За тэгэхээр энэ талаар ерөнхийдөө эмч одоо мэргэжлийн хүмүүс ярих нь хүмүүст үзэгч нартай бол илүү үнэмшилтэй. Би бол хувьдаас тэгж боддог байсан л та. Гэхдээ тэр бас буруу юм билээ. Одоогийн ингээд өнцгөөс ингээд харахад шинжлэх ухааны ойлголтыг ялангуяа арга ухааны ойлголтыг хүн одоо амьдралын ухаанаар ойлгож энгийнээр амьдрал дээр буулгаж ойлгох нь тухайн мэдлэгийг одоо бие дээрээ буулгасны гол одоо өгөөж нь тэр ахгүй юу? Тийм гэж боддог. Тийм учраас би энэ талаар яг ингээд мэргэжлийн түвшний үг хэрэглээд нарийн ярих нь хүмүүст нэг тийм таатай ойлгомжтой биш. Тэгээ энэ ойлголтыг би өгөхийн тулд яг өөрт тохиолдсон зүйлээрээ ярих юм бол илүү амьдралтай ч гэдэг ч юм уу илүү үнэмшилтэй байх болно. Мэргэжлийн бус хүн ярьж байгаа учраас би ингээд яг залуу насн дээр Америкт сурч ийлаа. Эд одоо нөхөн өрчхүүн насны ийм эд эмэгтэй өсгөө байла. Тэгээд би багадаа ягаад ч юм олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Тэгтэл энэ хүсэл мань биелж өгдөггүй. Тэгээд ер нь тэр үед нэг Америкт очсон хүмүүс чинь нэг Америкт беби гаргаад Америк иргэнтэй болох нь одоо тэр үеийн залуучуудын бас сонирхол байлаа шүү дээ. Тэгээд бас бусдын айлыг тийм болчих санаалсан чинь явдггүй шүү. За. Тэгээд энэ нэрээ ягаад ингэж вэ тэгж ийн гээл ингээл араас нь явсан чинь явж өгч энэ нь нөгөө хоёр дахь шалтгаантай үргүүдэл буюу энэ нь яасан гэхээр аутоиммунаас үүдэлтэй үргүүдэл болж таарсан. За. Тэгээ энийг сонссон хүн чинь ер нь бол өөртөө болоод өртөл үлдээх эмэгтэй хүн яг энэ нандин сэдвтэй уялдсан асуудал гараад ирэх эмэгтэй хүн чинь нэг тийм барын шинж чанартай болчтой юм байна. Яагаад судлаад цаашаа яваад учрыг нь олоод шийдлээ хайж явд юм байна. Тэг яг тэр үеэс би одоо өөрийгөө олж эхэлсэн гэдэг ч юм уу. Одоо өөрийгөө таниад яагаад би ийм байдалд ороо гэдгийг ингээ хараад судлаад уншаад жинхэнэ одоо эрэл хайгуулчин болсон. Тэгээ тэр үед яасан бэ гэхээр би ингээд ийм аутоиммуны асуудалтай болсон байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр эхлээд би бамбааны дутагдaltaй болсон байгаагаа мэдсэн. За. Тэгээ тэр үед нөгөө бамбааны дутагдлыг одоо ингээд глютенгүй хооллолтоор ингээд засаад биедэх хүрвслийгээ үүсгэхгүй, нэмэгдүүлэхгүй, дааш идж байгаа хооллолтоосоо ингээд нэмэлт хүрвсэл үүсгэхгүй тулд ингээд яваад үүсэхгүй ядах юм бол бамбааны дутагдлыг ингээд шийдэж болд юм байна. Гэтэл наа тийм хооллолтын соёл мэдлэг байхгүй учраас би тэр бамбааны дутагдлыг юу болгоцсон байх вэ? Хашимото буюу дархлааны эмгэг болоод хуурхацсан гэсэн үг. Тэгэхээр хашимото гэдэг нь аутоиммуны гаралтай бамбаан одоо багталт гэдэг өвчин. Анх эхлэхдээ хүн болгонд эмэгтэй хүн болгонд тохиолддог шахам нөгөө бамбааны дутмагшил. Тэр бол тухай засдаг байжээ болцоотой байна. Тэгтэл би тэр хооллолтын тэр арга барил соёл байхгүй байсан учраас би ясна глютен гэдэг юм мэдэхгүй те цагаан гурил гэдэг юм мэдээл. Тэгээд ч монголчууд ерөнхийдөө нөгөө мах эсвэл гурил гэдэг нэг тийм хооллолтын нэг түгээмэл хэв маягтай штэ. Тэгээд яаж яхад гурилын бүтээгдэхүүн их дуртай. Тэгээд Америкт байсан нөгөө л хөөмөл цагаан хөнгөн гой ганган юмаа түүж идэл ингэж явсаар ажил бамбааны асуудлыгаа аутоиммуны эмгэг болгоод хуурхацсан байгаа Хашимото гэдэг. Бамбааны дутагшил гэдэг зүйл бий болсон үед танд ямар мэдрэмж төрдөг вэ? Танд ингээд ямар нэгэн байдлаар сигнал эрүүл бус байгаа мэдрэмж төрдөг байв уу? Яг үнэ. Тэр миний би яг хэлээд өгдөг юм билээ. Ээж маань Америкт бид нар оюутан байж хат бид нар ээжигээ аваачаад. Тэгээд хүний их хүн гэдэг чинь хүүхдээ аягүй сайн тэнд юм билээ шүү дээ. Миний охин нэг онцорлагт мундаг охиноо тий нэгэд унтагнаал, залхуураал тий ийм болцсон. Миний охин нэг л өөр болцсон байна шүү. Бидээ анхаарна байгаа. Энэ сайхан хөвгчлөлтэй оронд байж гин те юм болгон л эрүүл сайхан байгаа шүү дээ. Яагаад миний охин ийм сайн сайхан газар ингээ байгаа жимснэ гоё идээд ингээл те гоё ганган юм айдад явж гин. Яагаад чи ийм болчихв?
чи унтагнаад байна. Нөгөө сэргэл цоглог байдал. Нөгөө сэргэлэн цоглог энергитэй тэр дайчин байдал нь байхгүй болцсон байна гэд. Ээж маань ингэж хэлэн гот нь би өөрийгөө анзарч эхэлсэн чинь. Тийм болцсон байсан. Тэгээд тэр үед чинь нөгөө Америкт чинь эрүүл мэндийн систем чинь хатуу даатгалын системээр явдаг. Бүх юм төлбөртэй шүү дээ, тийм. Тэгээ би яг ингээд тэр мэрэгжлийн эмчт бол хандчдаг байгаад үл нөгөө өртөгтэй байсан учраас тэгэн гот нь би яасан гэхээр витамины дэлгүүрт очиод би тэр үед оюутан хүн чинь угаасаа л айлд ажилладаг шүү дээ. Тэр үед би Холливуудын кинопродюсер Пол Ридфорд гэдэг айлд нөгөө хүүхэд харагчаар байгаад тэгээ тэр айлын хооллолтоос ерөнхийдөө органик хооллолт, whole food тий. Тэгээд глютений нэтэрэ гэдэг юм болж хараад чин бид нар одоо ингээ King Super Smith-ийн ингээ тий бүх юм хямдхан байдаг гоё том дэлгүүрээр үйлчлүүлдэг. Тэгтэл тэр айлд маань whole foods бүр амар үнэтэй. Тэгтэл бидний ордог дэлгүүрт бол төмс нэг элбид тийм хэд дахин одоо 1.99 центэд хэдэн элби төмс авчихад нөгөө дэлгүүрт очиход 3-4 дахин өндөр төмс авахаар тэр хоёр ялгаатай төмсийг хараа би гайхаад энэ ч одоо юу гэсэн үг вэ гэдэг нэг юм радар үүснээс сигнал авна да. Ингээл би тэр айлын хооллолтын гэдмийг ажиллаж эхлээд тэгээд эндээс бүх зүйл ингээ бүрэлдээд ийм бит юм байна гэд. Тэгээд тэр үед эмчийн үйлчлэгээ үнэтэй учраас би яах нь вэ гэхээр витамин шоп дээр очисон. Тэгээд тэнд чинь нөгөө нэг худалдааны зөвлөгөөт нь байдэн штэ. Тэгээд ингээд асуудлаа ирсэн чинь яг нөгөө миний ээж надаас ингээл чи ядарч вэ нүү унтанхаа байна уу тэгж гин ингэж гин гэсэн нөгөө ээжийн мэн яг хэлжсэн юм нөгөө витамины дэлгүүрийн худалдааны зөвлөгөө надаас асуудаг байхгүй. Тэгэл над эн чинь яахаараа тэр ядаргаа миний энтэй хоол шинтгэлтэй нөлөөтэй гэж гээл тэгэл надад бол радар ажиллаж эхэлсэн. Хоёлаа хэдэн оны тухай ярьж байна юу? Би чинь 2003-аас 5 оны асуудлыг ярьж байна. Бид нар энэ үед Америкт сурч байсан. Тэгээ би тэр үед бас ингээ би өөрөө эдийн засгийн мэргэжтэй хүн. Тэгээд нөхрийгөө дагаад нөхөр маань бол Америк нэгдсэн улсын Colorado Mines University гэдэг том сургуульд сурч байсан. Тэгээ би яс хажууд нь араас нь очиод тэгээ хэлнийхээ мэдлэгээ сайжруулаад дагаад бас өөр сургуульд ингээд орсон. Тэгээ явж байхдаа би нөхөртөө хэлсэн байхгүй. Ханаа ер нь бол надад энэ диплом хэрэг байна уу? Би ер нь нэг ийм ажиглаад байна. Тэгээд ч миний би ингээд өөрчлөгдөд байна. Тэгээд ч бидний тавьсан залуу хүмүүсийн тавьсан нөгөө зорилго маань ийм шалтгааны улмаас болохгүй байна гэдгийг мэдсэн учраас надад би нөгөө хэн байх вэ? Миний би ямар байх вэ гэдг нь надад чухал болохоос биш. Надад бол тэр мастерын дигрээр нь хэрэг байна уу? Тухайн үед бол тухайн тий. Тэгээд чи миний найз тэргээ ингээ хамгаалдгаараа хамгаал би бол үгүй. Харин энд зориулдаг мөнгийг хоолн зарцуулъя. Би сурахтаа зарцуулъя гэл ингээл би яг тэм төгсөх юунаасаа нөхөртөө хэлж татгалзаал. Тэгээ би ер нь цэвэр хоолтол дээр сайн ээж байхын төлөө өөрийгөө сайн хайрладаг байхын төлөө энэ бүхэнд сурч ирсэн. Тэгээд би одооноос ингээд дүгнээ хэлэхэд миний Америкээс үргэлж ирсэн мэдлэг бол тэр магистрийн диплом биш. Би хооллолтын мэдлэгийг л олж ирсэн. Бид нэр хэсэг хугацааны өмнө дэлгэрэх гэж бүсгүй хэрхэн Хашимото одоо онцлогдоод тэрнтэйгээ тэмцсэн тухай ярьсан л да. Тэгээд хувь хүний түүхийн тухай ярьсан. Одоо харин та бид хоёрын ярих гэж байгаа зүйл бол энэ аутоиммун буюу өөрийн хүний биед байгаа дархлаа гадны биетийн эсрэг биш өөрийнхөө эсрэг ажиллаад ирэх буюу хүн өөрийнхөө дайсан болцсон байх тэр горимд шилжсэн байгаа хүмүүсийн тухайд ярих гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дотор маш олон бас шинэ нэр том юмнууд байгаа бах. Тэгээ би бас Монголд цилиак гэж энэ төрлийн одоо өвчнөд тэмцэж байгаа эмч болон одоо хов хүмүүсийг бол хайж яваа. Тэгээд аль болох нөгөө тэр хүмүүст мэдээлэл нь ил олон биш байдаг учраас нэг их сурвалж дээр ч гэсэн байг тэгээд судалж үзээд хаашаа хандвал зүгээрийн одоо энэ этгийг Солонгос гээл Хятад гэх зэрэг газруудад бас эмчилдэг арга барилуд байгаа тухай ярьж байна л да. Тэгэхээр яг хуу асуудлыг эмчлэх нэг хэрэг эмчилсэн биеийг цаашдаа нөгөө шинээр үүссэн байгаа гормоор нь авч амьдрна гэдэг нэг өөр хэрэг ба шүү дээ. Нөгөө бидний их одоо сүүлийн үед илбэг хэрэгэлдэг болсон амьдралын хэм маяг гэж нэг айхтар том яа гараад ирсэн. Тэгэхээр та надад яг энэ аутоиммун буюу
хүнсэнд мэдрэг болчихсон хүмүүсийн тухайд ямар хүнсүүд түгээмлэр хүний биед эсрэгээр нөлөөлөд байгааг та нэг сайн тайлбарлаж өгөхгүй юу? Окей. За тэгээд нөгөө энэ асуудал Америкт байхаас эхэлсэн гэсэн шүү дээ, тийм. Тэгээд тэр газараас суралцаад, уншаад би глютен гэдэг юм харих хэрэгтэй байна гэдгээ мэдээд эхэллээ шүү дээ, тийм. Төлөөсөө глютен фри гэж бичсэн бүх юмыг би авч хэрэглэдэг байсан. Тэнд чинь глютен фри хүнс чинь мэдээж ирийн хүнсийг хотгоод мэдээж илүү үнэтэй. Тэгэхээр энэ түүний санхүү те бүх юм бас дааттай болж ирнэ да. Яаж игээд өөрийнхөө төлөө амьдралын төлөө эрүүл ээж байхын төлөө зарцууллаа. Тэгтэл идэд л үр дүн гардгүй. Нөгөө л ядарсан, нөгөө л ирч хүчгүй, нөгөө л гутранг дандаа л унтж идэг. Унтаахаа энэ бүх байдал нь яг хിവэрэ бүр даашаа нэмэгдсэн. За. Ямар сони юм бэ? Би глютенгөө хоолсон хിവэр л байгаа шүү дээ. Асуудал юунд вэ гэсэн чинь би асар том алдаа гаргаж ирсэн. За. Тэгэхээр глютенгүй гэдэг зүйл болгоно миний идэх хоол биш байсан. Өөрөөр хэлбэл би тохируулсан глютенгүй хүн сэтгэх хэрэгтэй байсан. Одоо дэлхийн зах зээл дээр ингээ гараа хаах юм бол өчнөө төрлийн глютенгүй гурилны миксүүд байж байгаа. Өчнөө гоё тийм амттай глютенгүй жигнэмэг ингээ байж байгаа тийм ээ. Шашхыг нь уушаад үцхэд хамгийн одоо түгээмэлээд орсон юу гэхээр эрдэн шиш, корн, шар бурцэг, төмсний цардуул одоо крахмал тий. Тэгээд одоо цагаан будаа нь харьцангуй бас чигж гайгүй. Тэгээ бүр одоо наалдамхай цагаан будаа sweet rice старч гэх мэт ерөнхийдөө бүх төрлийн старчууд суурлаад дээр нь нэг жоохон төрлийн одоо киноа ч юм уу уут ч юм уу нэг юм түгээмэл өөр урлаг гурилыг маш бага хэмжээгээр холиод тэгээ тэргээ микслээд глютен фри гурил гэж зардаг. Тэгтэл саяны дурдсан эрдэн шиш, шар буурцаг, төмсний цардуул эдгээр нь бол сонгомлороо глютенгүй хооллох хүмүүст хориглох хүнс. Бүр сонгомлороо. Ягаад гэвэл тэд нэгдүгürt гений өөрчлөлтөө. Хоёрдугаарт тэр бүтээгдэхүүний цардуулыг нь оруулж байгаа шүү дээ тийм. Хэдий глютенгүй цардуул байсан ч гэсэн глютенгүй тийм өрөвсөл үүсгэх цардуулыг их хэмжээгээр авахаар бидний бие маш ухаантай. Мандуула яадаг гэж глютен болж андуурагддаг. Молекул мимикри гэдэг процесс биднэрт бол эсийн түвшинд явж байд юм байна. Эрдэн шишний цардуул, эрдэн шишний гурил глютенгүй мөн үү? Мөн. Би идэж болох байсан уу? Болох байсан. Идсэн. Шар бурцэг глютенгүй мөн үү? Мөн. Би идсэн. Болох байсан уу? Байсан. Гэтэл яасан? Бид өрсөлд маань нэмэгдээд тэр битэхэл одоо аутоиммун харийн ургал нь бүр ихсээд энийг юугаар баталж байгаа төлөө эсрэг бие нь байх ёстой хэмжээс 100,000 дахин өсөж ирж байгаа. Molecule mimicry гэдэг нь нөгөө молекулууд нь дуурайгаад эхэлж байна. Дуурайгаад тийм. Яг нөгөө андуурагдаад бид нар дахлын систем чинь тэргээ андуураад угаасаа тэр их хэмжээний орж иж байгаа сардуулыг хэдийгээр глютенгүй байсан ч одоо гадны дайсан буюу глютен гэж андуураад нөгөөдөл чинь ажиллахаар боцын сэлцээ маань нөгөө дархлааны хариу урвал маань өндөрцсөн гэсэн үг. Энийг юугаар харуулж ийнө вөхөр судалгаа шинжилгээ өгөхөөр эсрэг бие нь өндөр болсон байж байгаа. Ингээд би шинжилгээний тэр хариу юмнуудыг судалж эхэллээ. Эсрэг бие гэдэг чинь ийм юм биш үү? Тэгвэл би эсрэг биеийг л буулгах ёстой юм байна. Эсрэг бие буужээж миний дархлаа намжмал унтмал байдалд орох юм байна. Тэхийн тулд би яах ёстой вэ? Мэдээж эмчтэр очиход ийм үг нь ихэнхдээ стероидууд буюу дархлаа дарангуулах юм үг нь. Тэгээд худлаа унаас нэг англи хэл сурсан хүн чинь стероид юм бол яах вэ те? Ингээд одоо шийдэх асуудал нь юу байд юм бол сөрөг үр дагавар нь юу байд юм бол гэдээ уншихад энэ бол төгс эмчилгээ биш. Зөвхөн зоврыг дарах төдий. Тэнгуутнаас өөрөө бодоод за тэгвэл би ямар ч тохиолдолд тэр дархлаа дарангуулах эмчилгээгээр орох ёсгүй юм байна. Харин хоолоороо дамжуулаад тэр эсрэг бие гэдэг юмыг буулгахын төлөө л явах ёстой. Ингээд нөгөө эрүүл хооллолтын талаарх бүх одоо эрүүл хооллолтыг заадаг бүх одоо коуч дамжаа юу гэдгийг толгой дараална явсан. Гэтэ харамсалтай нь тэр зөвлөгөөнүүд дотор яг одоо аутоиммунд чиглэсэн тим зөвлөгөөнүүд тун хавар. Гэхдээ суусан сургалт болгоноосоо би өөрт хэрэгтэй нэг хөлбөрийг аваад цуглуулаад явж байгаад эцсийн дүндээ би юуж ойлгосон гэхээр за ингээд энэ хооронд ч 15 6 жилийн одоо хойно орхичлаа штэ. Алдсаннаасаа илүү одоо онож олж авсан мэдлгүүдээ ингээд цуглуулад өөрт тохирох төлөөлөгч миний бие тохирох глютенгүй хооллолтынхаа одоо меню буюу амьдралын хэв маягийг би өөртөө гаргаад авч байгаа. Идлээ, сайжрлаа. Бүр 2008 онд би Оросод манайхан ажиллаж амьдардаг байсан. Тэр үед эмчтэн очисон чинь миний
антицел бүр тэр лаборатори болгонуудын хэмжээсүүд нь өөр байсан. 2400 байсан. Хэвийн референс нь хэд авах гэж 24. Тэгэхээр хэд дахин байна уу? 1000 дахин өндөр байгааз. Тийм ээ. Тэгэл за одоо би хоолтон дээр бүр сайн анхаарах хэрэгтэй байна гэдэг яг тэр үеэсээ бүр илүү байгаад нөгөө өрөвсөл үүсгэж орцгүйгээр глютенгүйгээр хооллох хэрэгтэй гэдгийгээ илүү сайн судалсан. Ингээд судлаад би дээрээ хэрэгжүүлж авах явцдаа яасан бэ гэхээр буцаж Америк явлаа. Тэр үед миний хүү оюутан болсон байсан. Хүү дээрээ очиод тэр үед бас нөгөө энэ ган төмрийн номын гижнийг бүсгүй Хашимотото бас ревматоид полиартритэд хоёлаа аутоиммуны 2 асуудалтай давхцсан тийм эрүүл мэндийн асуудалтай бүсгүй. Одоо Америк нэгдсэн улсын ер нь функционал ангаах ухааны хамгийн том төлөөлөгч MMIR гэж эмчийн номыг орчуулга гарцсан байсан. Тэрийг аваад уншсан чинь өөрөө би нөгөө ангаахын мэдлэггүй хүн чинь тэр ингээд уншихад ер нь бол хэцүү. Дээрээс нь тэр чинь орчуулгын ном учраас ингээд хүчээр хадаад орчуулсан бас ойлгоход хэцүү. Ингээл би тэр орчуулгын номоо бариад хүү дээр очсон. Ээж миний хүү намайг ингээл тэр номны яг англи их үеийг барьсан. Тэгээ бүр тэрнийхэн кукбук юм бас ингээд барьсан. Ээжтэйгээр ээжээ та чаднаа. Та өөрөө яг их хэл дээр нь уншаад наад орчуулгын номтойгоо хадаж уншаад миний ээж та өөрөө гаргалгаагаа бол хүүн танд туслая гэд. Ингээ би хүүтэйгээ бас тэр Америкт амьдраад бага охинтойгоо гурвлаа амьдраад ингээд нөхрийгөө за миний хандруулаа явжээ. Тэгээ би нөхөртөө хэлдэг байхгүй юу. За чи надад нэг сайн одоо брендийн нэмцүүх авч өглөө гэж бодоод төдөн төгрөг миний картанд хийгээл яв. Тэ? Тэр үед ч одоо гоё гангалах дуртай байлаа шүү дээ. За нэг тийм шинэлийн цүнх, тийм нийл цүнхний мөнгө надад ингээд өгөө яв. Би тэрийг би өөртөө л зарцуулъя гэл. Тэгэл нөхрөөсөө нэг 2 брендийн цүнхний мөнгө аваад хоцрол. Тэгээ тэргээ би юунд зориулсан гэхээр MMIR-ийн номыг бүрэн одоо англи хэл дээр нь хүүтэйгээ хамт уншаад ойлгоод цаашлаад MMIR эмчтэй холбогдлоо. Чатаар нөгөө тэр үед чинь энэ Facebook чат мат хөгжөөгүй. Имэйл. Зөвхөн Yahoo имэйлээр явдаг байсан. Тэгээ хариу ирлээ гэсэн чинь $7,000. Амжихгүй штэ. За би зарим full $7,000 юу асуух уу? Тэр одоо ингээд эмчилгээний үзүүлэх байхгүй юу? Яг тэгвэл үзлэгийн мөнгө, тэгээ зөвлөгөөний мөнгө. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалтай бол тэр нь мэдээж ингээд доошоо явна да. Тэгээд эрүүл мэндийн даатгалыг cover KV хийгээд өгөх нь $4,000 орж иж байгаа байхгүй юу? Гэтэл бодлоо $4,000 өгөөд би тэгээд бас яг үр дүнгээ бүрэн барьж авч чадах уу? Яадаг л олдоо гин готл нь хүмүүс санаад өгöd. Ээж ерөөсөө энэ номон дээр нь 30 хоногийн дайет байгаа байхгүй юу? Энэгээр нь хоёлаа амьдрий. Хоёлаа яг whole foods ороод яг тэр органик юмар нь амьдраад хий. Гэ хүүтэйгээ нийлжээд манай хүүт ч гэсэн тэр хоолууд айгу таалагдсан. Тэгээ хоёлаа тэр 30 хоногийн дайетыг 32 хоног болгож бариад тэгээд шинжилгээ өгсөн чинь миний нөгөө 2400 байсан үзүүлэлт хэд болсон байсан гэж 240. За. 100 дахин болгоцсон байгааз. Тэгэн гот би нэг юм бодсон байхгүй. Хоол үйлчлэлт юм байна. Ер нь аль функционал хүнс тэр цэсмэ глютенгүй амьдрал зүг байх юм бол хүний цусндах тэр антицелийг буулгаж штэ. Тэгэхээр им нөгөө тариа шүтээ сурцсан бид нарт бол хоол юм нөлөөтэй гэдгийг бодохоор бас нэг тийм яа гэл бүр тийм сонь санагдаад тэгээ улам цаашлуулаад тэгээ би Америкээс ирэхдээ нөгөө антицелийг 240-т барьсан бууж ирээд за одоо энийгээ би 24-өөр оруулна шүү гэсэн байдалтай ирэхдээ бас нэг юм анхаарлын төвтэй ирсэн. Хэдийгээр тэгээд тэр функционал одоо хооллолтын гормоор амьдэрсэн ч гэсэн над байгаагүй асуудалд орчирсан байхгүй. Одоо жишээлбэл өтгөн хаталтын нэтэрээ те над тохиолддгоо байсан чинь тэр одоо AIP диетийн одоо аутоиммун протокол хооллолт гэсэн үг байхгүй юу? Тэргээр яг ингээд хатуу амьдраад байхад дахиад байгаагүй шинж тэмдэгт гарч ирсэн. За. Ямар ч юм бэ хангалттай хэмжээлтийг журамтай байгаад амьдэрсэн да тий. Яагаад ингэ гэсэн чинь Монгол хүний бие өөр юм байна. Аутоиммун протокол хооллолтын Монгол хувилбар над зохих юм байна. Энийг би тэгвэл яагаад Монголд очиж хийж болохгүй гэж. Буюу Монгол хувилбар нь юу ялгаатай ах вэ? Монгол хүмүүс чинь ерөнхийдөө аягүй хийцдэг юм билээ. Тэгээ Америкт очиод AIP хооллолтоор ингээл нөгөө western байдлаар paleo гэж ярьдэн шүү дээ тий. Тэгээ хооллоход ихэнхдээ нөгөө юм ногоо навч идэн. Тэгтэл тэр ногоо навч шиг хэдийгээр эрүүл органикч гэлээ Монгол хүний бие тэр бас ингээ шингээж авахтаа ингээд хийдэг ч юм уу тий. Бас нэг тийм зүйлүүд байгаад байсан. Тэгээ яагаад ингэдэг юм бол гэдээ уншсан чинь ерөнхийдөө бас ямар үйлрэлт байсан та? Зуны үйлрэл Калифорнид шүү дээ. Биш Монголд ирэхлээр ер нь Калифорнида байж байгаа тийм сөрөгднөлөө гарсан байхгүй юу? Ийм дулаан байж хахад яагаад ингэж вэ нү те? Тэр энд Монгол хүний би таардаггүй юм байна гэсэн ойлголттой ирээл за энэ юусоо
гадаад хүний хоол гадаад хүндээ тохирдог. Тэгэхээр би AIP хооллолтын Монгол улбарыг гаргаж ирж ингэж энэ одоо өтгөн хатагтай хатаад байгаа энэ асуудлыг ерөнхийдөө хийтэл байгаа юм. Тэгэхээр Монгол хооллыг яагаад би энэ AIP хувилбар руу хуургаад энэ 30 хоногийн протоколыг би 30 хоногийн хоолны дэглэм байгаа шүү дээ. Монгол хоол руу яагаад оруулж болохгүй вэ гэж ирээд Монголдо амьдраад хөгжүүлсэн гэсэн үг. За хийтэд байна гэдгээрээ та яг ямар шинж тэмдгийг эхэлж байгаагаа нэг тайлбарлаж өгөө. За тэгээд хийтж байгаагаа мэдсэн. Яг үнийг хэлэхэд надад бол ингээд Монгол уламжлалт ангаа ухааны талаар мэдлэг бага. Одоо ч гэсэн ч бага. Гэтэ ингээд суралцсаар өөрт хамааралтай онцгойс нь ингэж өөр дээрээ буулгаж явсаар. Тэгээд тэр үед хэдийгээр тэрэнд чинь би цаг хугацаа мөнгө зарцуулаад тэр AIP хооллолтоор амжилттай сайн амьдралаа штэ. Үр дүнд нь цусандах одоо антицел тим хэмжээгээр багасаад ирсэн тийм үү. Гэтэл байгаагүй шинж тэмдгүүд гарч ирсэн. Энийг би юу гэж үнэлсэн бэхээр энэ барууны тэр хоолнууд наа цохоогүй юм байна. Мэдээж үр дүн авчирсан. Гэхдээ Монгол хүн дээр бол тийм ондошил бас байд юм байна. Тэр нь юу гэхээр хийтж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Өтгөн хадалт гарч ирсэн. Нойр гүтсэн. За. Тэгээ нөө чих ингээд дүнгэнэ гэдэг шүү дээ тийм байдлууд үүссэн. Тэгээд нэг уламжлалын таньсан чинь нойр гүтсэн байна. Тэгээ би одоо хийгээр дүрсэн байна. Тэгэл Монголдо ирээл нөгөө нэг хүн болгон ч одоо нөгөө шарт тустай халуун барайгаа барайл сайхан мэддэн штэ тий. Тэнд оронгууд миний бүх асуудал аягүй сайхан намжаад ирсэн байхгүй юу. Тэгээд ирэнгүүт бас хэдийгээр яг эмчилгээний AIP хооллолтын дэглэм мөнжиг гэлээ Монгол хүний организм онцлогтой байд юм байна. Тэр нь тусуулаад байгаа хэрнээ? Тусуулаад байгаа хэрнээ? Өөр зүйл. Бас нэг юм side effect ч юм уу нэг тийм юм Монгол хүн дээр гардыг байна гэдэг дүгнэлтийг өөртөө хийгээд тэгээ хүн нөгөө юм сураад хэрэгжүүлсэн юмгээ дараагийн түвшинд төгөлдрүүлжүүлэхин төлөө нэг анхаарал тавьдаг шүү дээ тийм. Яг тэндгээр нь за тэгвэл би цаашдаа л энэ амьдралын хэв маягаа яг өөртөө барих хэрэгтэй шүү дээ. Энийг Монгол хууль руу оруулъя гээд ингээд Монгол хооллолтын талаар сургадаг, заадаг бүх сайхан коуч нар дээр бүгдэн дээр нь очиж хичээлд нь суугаад өөртөө буулгах хамаа буулгаад явсан. За амжилтанд хүрсэн үү? Амжилтанд хүрсэн. Маш сайн амжилтанд хүрсэн. Үзүүлэлтүүд нь яаж буусан? Хэдийр хугацаанд? Яг үнэн. Тэгээд энэ хооронд явж байхдаа би яасан гэхээр би дахиад глютенко хооллолтын талаар өөр нэг мэдлэгтэй болсон. Яасан бэ гэхээр уншаад явж исэн чинь лектин гээд нэг ойлголт гарч ирж байна. Тэнд бас л яг ингээд дотоодын одоо уламжлалын эмч нарын одоо зөвлөгөөнөөс гадан усад бас барууны орны тухай нөгөө функционал ангаа ухааны төлөөлөгчдийн номыг аал уншин штэ. Нөгөө Plant Paradox гэдэг нэг юм ном. Доктор Гандрис ч үлээ те. Тэр эмчийн одоо ургамлын парадокс гэдэг ном гараад тэрийг нөгөө судлаач Андо байхаа тэр хүн тэр нөгөө тийм онлайн хичээл гаргаад бас сайхан YouTube дээр ярьж исэн. Тэрийг сонсч явж байсан тэн дээр лектиний тухай яриад. Тэгээ би нөгөө орд нь ингээд аутоиммуны талаар үзэж хахад лектиний талаар ингээд цухс дурдаад өнгөрдөг хаад би тэрийг ойлгохгүй энэ юу юм болоо гэд ингээд өнгөрөөж исэн байдаг байхгүй юу. Яг тэр Plant Paradox-ыг номноос тэр агуулгыг олж мэдээд бас нэг Монгол хүнд тохирсон нөгөө AIP хооллолтын Монгол хувилбараас гадна би глютентэйгээ зэрэгцээд лектиний хамаарлыг бас тооцох хэрэгтэй тооцоогүй юм байна гэдгээ сүүлд нь олж мэдсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр лектин гэдэг уурэг чинь яасан гэхээр глютен уургатайгаа яг адилхан бас нэгэн төрлийн уурэг ургамал дагуулдаг. Тэр маань яа гэм бэ гэсэн чинь аутоиммунтай асуудалтай хүмүүс ихэнхдээ leaky gut буюу шүрмхий гидсний хам шинжтэй болсон байдаг те. Бид нар эдсэн хоол одоо сайхан тэр функционал сайхан хоолыг идэ шимтгийлэгээ ингээд авнаа да. Шимтгийл шимэгдэлтийн процесс хаана явагдав гэхээр нөгөө нарийн гидсний хаанаар шимэгдэж явдаг бид нар бүгд одоо мэддэг болсон маа штэ. Тэгтэл тэр нарийн гидсний хаанаар шимтгийлээ шимэгдэж авдаг тэр яг процесс дээр нь хаалт болж өгд юм байна. Тэр нөгөө лектин гэдэг уурэг чинь. Тэгэхээр глютенгээс илүү гай тарьдаг нь нөгөө лектин уурэг нь. Тэгэхээр энэ лектин уурэг нь юунд агуулгадаг гэхлээр бүх төрлийн будаа үртэрэнд бурцагт ахуулгадчихдаг. Тэгэхээр миний нөгөө лектин глютенко хооллолтын нөгөө шалгуур маань одоо яах вэ? Лектин глютен фри нэмэх нь лектин фри байх хэрэгтэй байна. Ялангуяа аутоиммун протокол хооллолтын хатуу дэглэмийн үед ийм байх хэрэгтэй байна. Тэгээд 3 дахь дээр нь Монгол хүнд зохицсон байдлаар энийгээ одоо Монгол хүний биет тааруулаад Монгол үндэсний хоолндоо шингээж хэрэглэх хэрэгтэй байна гэдэг ингээд юм 3 зангилаатай болсон гэсэн.
Тэгэхээр энээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрэг заяа та аутоиммуны өвчлөлтөй болоод AIP хооллолтыг буюу одоо глюцингүй хооллолтын дэглэмээр амьдарч хооллолдог бол та давхар лектиний аюулыг тооцоолж амьдрах ёстой. Тэр нь мэдээж эхний одоо яг тэр хатуу дэглэмийн үе буюу яг одоо эмчилгээнийх өөртөө одоо ингээл зорилго тавиа за би одоо биед хөрвслээ буруулна. Хүнсний өндөр мэдрэгчлээ эхний ээлжинд буулгах ёстой. Цаашлаа цусны шинжилгээг харж агаад одоо тэр антицелийг тий одоо төдий хэмжээнд буулгах ёстой гэсэн зорилго тавина та. Альва одоо хооллолтын дэглэмийн зорилго чинь хүн чинь өөртөө нэг зорилго тавьж байгаа шүү дээ. Тэр зорилгынхаа хүрээнд тэр одоо эдгэр зүйлүүдийн хамаарлыг маш сайн тооцоолоод хатуу дэглэм дээрээ глютен фри, лектин фри авах хэрэгтэй юм билээ. Би таны ярианаас лектиний функцийг хүний биед үзүүлээд байгаа үр нөлөөг сонсож явах зур энэ зөвхөн аутоиммуны асуудалтай байгаа хүн гэлтгүү эрүүл хүн дээр ч гэсэн гаж нөлөө үзүүлж явах боломжтой юу? Болцсохгүй. Ягаад гэвэл би саяхан нэг уншиж ирсэн чинь дэлхийн нийт хүн амын 3% нь целиакийн асуудалтай гинэ. Тэгэхээр 8 тэрбум хүнээс 3% нь хэрэг хэдгсэн тоо гарах уу? Тэдгээр хүмүүсээс 70% нь тиймэнтэй гэдгээ мэдэхгүй явж байгаа. Тэгэхээр зөвхөн тэргээ мэддэг 30% хүн байж штэ. Тэгэхээр 70% хүн би өөрийгөө эрүүл гэж бодож байгаа штэ. Тэгэхээр тэр хүмүүс нь эрүүл байх магадлал одоогийн энэ хотчсон дэлхийн дулаарлын тий хүнс газрын хөрсөн дэх одоо ургамал нөгөө шимтгийлийн агуулмж нь ингээ буурчихсан ийм үед ерөн цоо эрүүл хүн байх нь одоо ер нь бол их ховор болох гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүст бол нарийн гэсний асуудал тодорхой хэмжээр байгаа. Тэгвэл тийм хүмүүс нөгөө глютен урагтай дээрээс нь лектин урагтай юм идэх юм бол шимтгийлийн авч чадахгүй байгаагаа тэр чинь нөгөө ёо гэдэг нэг өвчин шиг мэддэхгүй шүү дээ. Аюу унтмал байдалтай маш одоо барагжилчил ер нь асуудал биш юм шиг байж идэг. Ерөнхийдөө л хүний амьдралын чанарт нөлөөлдөг зүйл байхгүй. Бид нар толгой өвтөр толгой өвчин гэдэг аналогын ухаа мэддэг тийм үү. Тэгтэл хүнсний мэдрэгшил энэ асуудлууд чинь зовир нэлээ хүнд үедээ л гарч ирдэг болохоос биш ер нь бол барагтаа мэдрэгдэхгүй. Их л улбар шулбар энерггүй байж ижил гарч ирдэг. Тэгээ бүр эцсийн нүнд очисон хойноо яав ийвгээ бүх асуудал одоо хөндөгцсөн хойно эмнэлэгт очиход уучлаарай та аутоиммуны тийм асуудалтай байна гэд тийм хариу сонсдог. Тэгээ энэ дотор нэг юм харамсалтай зүйл нь юу вэ гэхээр ингээд одоо тэр номнуудыг ингээд уншаад байхад би одоо сайн нөгөө бамбайн зүгээр нэг эмнэлэгтэй байж байгаа дутагдaltaй байж байгаа хашиг мотор оруулсан гэж байгаа шүү дээ тийм ээ. Хэрвээ тэр үед надын мэдлэг байсан бол би зөвхөн бамбайн багталтай үе дээр ингээд засаад очих болцоо байсан. Би заавал аутоиммуны өвчлөлөөр оруулах гэсэн байсан тий. Тэгтэл нэгэн тал та аутоиммуны өвчлөлүүдийн нэг хэлбэрийг нь сонгоцсон бол энэ нь дараагийнхаа өвчнөө дуудаж идэх байлаар. Хашиг мотор олсон хүн целиак болох алхам маш өөр. Целиак болцсон бол нөгөө хэрэг тий ревматоид полиартрит болох нь илүү ойр. За тэгэл ингээл нөгөө хэрэг чи яадаг үлээ? Нөгөө үе мөчн өвддөг. Тий. Тэгэл одоо ингээл хэлэхэд ч хэцүү юмнууд ингээл тий ингээл ийм юм болдог. Тэгээ би ингээд энэ тэнд ингээ гадаадад альчлаад одоо ингээд ажиллаар явж байхдаа ер нь одоо л залуу насндаа одоо гой ганга юм гэж гүйдэг гэсэн бол гадаадад явж байхдаа аутоиммуны чиглэлийн эмнэлгүүдийг олж олоод өөрийнхөө эрүүл мэндийн үнэлгээг л хийхийг хүсдэг. Тэ. Тэгээ явж байхдаа аутоиммуны дараагийн өвчлөлөөр орохгүй байх юм шүү. Төлөө минь гэдэг юм. Тэр маань юу гэхээр чи илүү л одоо дэг журамтайгаар AIP хооллолтоороо зөв амьдрах ёстой л гэдэг. Тэгтэл хооллолтын дэглэм мөрднөө гэдэг нь өөрөө ер нь бол нэг тийм таата зүйл биш шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол нөгөө сонголтын хувьд шоронд орж байгаа мэтэлтэй, тий. Тий. Гэтэ энийг олон хүн тохиолж байгаа учраас би ч гэсэн өөрөө аз жаргалтайгаар явмаар л шүү дээ, тий. Яаж яхад би багадаа ингээл нөгөө борцгон дуртай хүн байсан тий. Нөгөө замбаан сайхан гурдаа идэх дуртай ингэж өссөн. Та замбаан гурил иж болохгүй мó доо? Би болохгүй. Яагаад гэвэл нөгөө глютен агуулгадаг зүйл чинь нөгөө замбаанд чинь байж байгаа байхгүй. Тэгэл хачин дуртай хоол. Тэгээд юутаач гэсэн хатууд игнэ бариад ятхнаа одоо ертөнцийн нэг замбаа гэдэг хоол байдаг шүү. Ертөнцийн улаан буудаг нэг сайхан шинэ тижилтэй бурхнаас өгсөн хоол байна. Энийг идэх юм бол улаан буудаад агуулгадаг тэр глютен гэдэг зүйл чинь уламжлалын оюун чимэг эмчийн хэлснээр бол бидний бадхан бие идэж идэг хамгийн сайн уурга гэж байна шүү дээ. Тэр глютен чинь тийм сайхан юм а бидэж чадахгүй нь шүү дээ, тий. Тэгээ AIP хооллолтын хатуу дэглэмдээ ороод хүнсний өндөр мэдрэглээ буулгачаад буцаагаад нөгөөх хүнснүүдээ хорсон хүнсүүд ээлжилдэр таниулдаг байхгүй юу.
глютенээ таниулахын төлөө л амьдрын штэ. Насан туршдаа хорихын төлөө биш. Хэрвээ би цeliac болоогүй л бол. Тэгээ миний зорилго бол тийм билээ. За цeliac болдоггүй юм шүү. Бушуухан шиг глютенээ таниулж аваад бурхнаасаа ясан сайхан улаан бодан гурлаа итгэж чинь сайхан штэ тийм юм дулаа. Энэний төлөө л явна. Гэрүүл ч гэсэн ч тэнцвэртэй сайхан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь асуудал эвгүүцээ. Нөгөөтг чинь Хашимото маань цeliac-ад утчих. Тэгэхээр сая чиний ярьсны яриантыг цeliac-тай хүмүүсийг одоо чи нэг ярьцлага авахыг хүссэн юм ба шүү дээ. Тэгтэл би чиний өмнө цeliac-тайгаа сууж байгаа байхгүй. Яасан? Жохон ядарсан. Бас ингээд амьдрал тэр болгоныг ингээд хэрэгжүүлэхгүй болохоор алдаа гарна. Тэгээ миний Хашимото цeliac-ийг минь дуудаад хатарсан гэсэн. Ийм байна. Тэгэхээр би дараачийнх нь дараачимыг дуутахгүй төлөө миний шаардлага улам ихтнэ дээ. Тийм учраас би яасан бэ гэхээр л одоо саяны хэлээд байгаа gluten free functional хоолойтын студийг байгуулад өөртөө туслах ёстой. Миний эргэн тойрон байгаа найз нөхдөө туслах ёстой. Надаас гарсан охинд маань энэ асуудал битий удамшаасаа. Гэтэл энэ нь гений хувьд 20% магадaltaй дамждаг гэж байгаа байхгүй. Тэгвэл миний ач зээнэрт энэ магадлал бас очдог гэж байгаа. Тэгэхээр энэ нь бол миний өнөөдөр хийх ажил байхгүй. Би өөртөө ч туслан, үр хүүхдүүдтэй ч туслан, тэгээ миний эргэн тойрны бүх хүмүүс. Тэгээ миний найз над дээр ирлээ. Түгээ одоо би ингээд найзартаа нийлээ суухад тийм ч болохгүй, юм ч болохгүй гэдэг нөгөө мэдсэн сурсан юм нөгөө түгэх нэг тийм эмхтэй хүн нэг тийм хүсэл байдаг шүү дээ. Яг тэр хүслийнхаа дагуу найз нартай би нөлөөлдөг байсан. Тэгтэл нөгөөдөл минь эрүүл учраас төлөө. Энэ бол чам шиг л хүнд тохирно. Одоо миний найз боломжтой юм чинь тэгин гэл ингээд. Тэгтэл тэр боломжийн асуудал биш байхгүй юу? Энэ бол шийдвэрийн л асуудал. Боломжийг хүн хаанаас ч бүтээж болдог байхгүй юу те? Энийг бүтээхийн төлөө найз нартай ингээд нөлөөлөхөд найз маань нэг хэсэгтээ авдаг байсан чинь сүүлийн 3 жил 4 жилээс эхлэв. Түүгээ нөгөө асуудал чинь над дээр илэрлээ. Миний охин дэлэрлээ. Миний бэрт хүү дэлэрлээ. Яах вэ? Чиний нөгөө яриад исэн юм чинь мөн байна. Үнэн байна. Тулаад ирлээ. Тэгээ хүн нэг хан мөрөгжөж нөгөө асуудлыг гэж анзаарч авдаг нь харамсалтай. Гэтэ би дотны хүмүүсийг заавал дэш хан мөргүүлэхгүйгээр би яагаад 17 8 жил ингээд амьдэрсэн юм чи энийгээ би яг ингээд өдөр тутмын Монгол хоолтонд оруулаад би бэлэн бүтээгдэхүүн бэлэн шийдэл болгоод хөгжүүл болохгүй гэж. Би угаасаа тэгээд амьдраад ирчлээ шүү дээ. Ингээ би Монгол үндэсний бор божин борцгийг яах нь тостой борцгоо глютенгүй цаашлаа бүр лектин фри болгоод транс тосгүйгээр гений өөрчлөлтгүй органик орцоор хийгээ гаргаад ирчлээ. За энийгээ 2 хувилбарт хөгжүүлчлээ. Веган хүмүүст бол мэдэж болохгүй учраас яах нь веган хувилбарыг нь одоо өөхөн тосон чанахгүйгээр чигнээд чаа үрээр баяжуулаад уургаар баяжуулаад ингээ бор борцыг нь 2 хувилбарт гаргаад ирлээ. За дараа нь глютенгүй бууз бан шуушурыг гаргачлаа. Цаашлаад глютенгүй лавшааны гурлыг гаргачлаа. Цаашлаад бидний одоо ходоод хамгийн одоо гаманжих хэвээр зүйл ходоод шүү дээ. Тэгэхээр боривтогны шүл гаргаад цагаан шүлтэй. Тэгээд нөгөө бид нар сүүгээ ууж болохгүй шүү дээ. Нөгөө лактозын асуудалтай, лактозоос гадна казеин уургийн асуудал байж гин тийм ээ. Нөгөө вей уургийн асуудал тийм. Тэгэхээр энийг чи гэтэл монгол хүн болсон хаан сайхан сүдэ цайгаа чинж угаад дээр нь зомбаага тацаал манай баруун зүгийнхэн бол шартаасаа ингээл хөвүүлж байгаа л 10 гурлаа хөвүүлээд иддэг. Тэгээд нэ бор хуваа хайчаад бидний хоол тийм л хэлээ штэ. Энийгээ санагалдаж байгаа байхгүй. Тэг хүн дуртай юмаа санагалцахаараа тэрийг төгөлтөржүүлэх гэж боддtiin байлээ. Тэгэл би өнөөдөр бол тэрний шийдлийг гаргацсан гэж үздэг. Тэгээд сүтэ цаг юугаар орлох боров тогны тэр цагаан шүлөөрөө болгоол тэргээ халаагаал шартаасаа хөвүүлээл тэг жоохон өмхий давс буюу те углаан давсаа хаяад тэгэл глютенгүй баншаа дээр нь хөвлээд итгэдэг нөгөө сүтэ цайн гарв гарчлаа. Нөгөө цайн сүтэ цайн дээр хөвлээд иддэг нөгөө бор боовн глютенгүй болчлоо. Глютенгүй битгий лектингүй тэг 100% органик түүхээ дээр органик гэснээс нэрээ би энэ бүх одоо зүйлийг ингээд органик төвшөнд хөгжүүлэхийн тулд яасан гэхээр би өөрөө Таиландын Тацукогийн дэлхийн одоо шилдэг 8 орны органик стандартыг хангасан Касава гэж гурлын албаас төлөөлөгч нь болж оруулж ирээд тэгээ өөрөө оруулж ирсэн хүн чинь өртгөө хутаатай байна да. Тэгэхээр глютенгүй амьдрал чи өөрөө аягүй санхүү шаарц ажиллахгүй юу. Тэгэхээр тэр миг төгс байдлаар глютенгүйгээр лектингүйгээр 100% органик орцоор органик логистик органик storage системтэйгээр нь хамгийн хямднаар биелүүлж чадах хүн нь хэн бэ? Энэ манай студ болж ураад байгаа хгүй. Энийг би нийгэмд үзүүлэх миний одоо хувь хүний нэг нөлөөлөл гэж үзэж байгаа.
яг ийм асуудалтай нүр тулцсан байгаа хүмүүс Тийм. гаргалгааг нь ойртуулж өгч штэ. Тийм. Гэхдээ гадаадын танил бус хоол идэж явах штэ. Магадгүй нэг дулмаа маань ингэхэд ийм асуудал надад тохиолдсон шиг асуудал дулмаад маань тохиолдлоо гэхэд дулмаа чинь уншин судална гэд миний нөгөө явсан замаар 15 6 жил явах хэрэг гарна да. Одоо дулмаа төлөвлөгчийн найз байсныхаа хэрээр яах нь вэ? Одоо functional food студийн хэрэглэж байснараа зовхгүйгээр бэлэн шийдлийг аваа хэрэглэж байгаа дулмаа юу таацтай. Харин тийм. Тийм. Тэгээд эн чин яг гоо эрүүл хүмүүсийн хувьд сонсоод ойлгож байгаа ч гэсэн нөгөө мэдрэхгүй л дээ та нарын мэдэрснийг мэдрэхгүй. Тийм учраас яг ойлголтын төвшөнд энэ нэг ийм болоод ингэж ийм гаргалгаатай болсон юм байна гэдгийг бол ойлгож байгаа. Яг зөв мэдрэхгүй хувьд ярихад би бас яг ийм бодит жишээтэй ойрхон амьдарч үдсэн хүний хувьд хэлэхэд эргээд эрүүл горим руугаа орохлоор мэдээж бүтээмж сайжраад тэр хүний хувьд амьдрал нь шал өөр төвшөнд очиж штэ тий. Амьдралын чанартай насжилт гэдэг асуудал чинь л за энэ л үр дүнд хүрэх ёстой сегмент л энэ штэ. Харин тий. Тэгээд түрүүн ярианы ихэнд та бүхэн санаж байгаа бол сулбуур энерги муутай ядруу тэгээ нэг юм brain fog гэж англиар хэлжсэн. Тий тархины манан. Нэг юм манантай угаасаа манан байгаа үед та юу харж чадахгүй харах орчин хязгаарлагдмал үед танд сэтгэх хүртэл бэрх болно шүү дээ. Тэгэхээр тийм нөхцөлд өглөөс ирээд л тийм нөхцөлтөй амьдрал эхэлдэг гэхлээр ямар их зовлон дундуур хөл нүцгэн алхаж исэн тодорхой байгаа хөх тий. Тэгэхээр яг хоо энэ асуудал нь биднээс тийм хол биш байдаг гэдгийг бас сануулгын зүйтэй баг. Яг ийм нөхцөлд орцсон байгаа хүмүүс нь ил өөрсдөө тодорхойлсон байгаа ч гэсэн эрүүл хүний хувьд ийм асуудалтай нүр тулах нь их илбэг ойрхон байгаа шүү гэж сануулгын зүйтэй авах гэж бодсон юм. Ягаад тэгэхээр хүн төрөлхтөн 8 тэрбум муулаа энэ дэлхий дээр амьдрахдаа юу шийдсэн бэ гэхээр хүнсний асуудлыг шийдсэн нь генетикийн өөрчлөлтөнд оруулаад олон тоогоор үйлдвэрлээд эдийн засгийн үр ашгийг хүртэж чадсан. Тийм тий. Тээвэр логистик гэдэг юм ингээд дэлхий одоо хормозын хоолой хаагдсанаар юу болж байгаа харж байгаа те бид нар нэг цул болцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө бидний хэрэгжилж байгаа хүнс нь өөрөө чанар стандарт бүрэн гүйцэд 100% 24/7 365 хангаагүй учраас бидний зарим нэг хэсэг нь ийм асуудалтай нүр тулцсан байж байна л та тий. Тэгэхээр та миний одоо хүмүүст бас итгэл найдвар үлдэхийг хүсэж байгаа нэг зүйл байна. Надад байгаа таамгаар автоиммуны асуудлыг зөв онцлоод зөв хооллолтоор өөрийнхөө байж болох зөв горим руу ороод хэсэг хугацаанд явснаар тэр нэг өмнө байсан асуудалтай горимоо мартдаг гэж би ойлгосон. Тэгээ мартснаар тэр мартагнуулаад удаан хугацаанд явснаар эргээд хүн энгийн игэл амьдрал руугаа буцаад очих боломжтой юу эсвэл яг энэгээрээ насан үрд амьдрах ёстой болсон хэрэг үү? Яг цоо эрүүл болгон гэхэд шинжлэх ухаанч функционал ангаа ухаанч гэсэн энийг цоо эдгэн гэж бол хэлдэггүй юм билээ. Харин дархлаагаа намжмал байдал буюу байгалийн унган төрхөнд нь намжмал байдалд оруулах нь функционал ангаа ухааны шийдэл нь. Тэгэхээр цоо эдгэн гэх нь гэж хүлээлж яг үнэндээ хэлэхэд хатуухан л үг л дээ. Цоо эдгэн гэж бодсны ч хэрэггүй. Харин намжмал унттал байдалд нь оруулаад зовооргүйгээр амьдралын чанарыг л бүрдүүлэх нь манай энэ функционал хооллогч нарын эцсийн зорилго нь. Окей. Одоогийн байдлаар мэдэгдэж байгаа буюу судлагдсан шинжлэх ухааны тодорхойлолтоор тийм байна. Гэхдээ би та бүхнийг хүн төрөлхтөн бас айхтар юм зохион бүтээгээд яваад байгаа энэ үед бас ирээдүйд юу ч болоо байлээ. Ойрын хэдэн тийм ээ. Би болоосоо гэж аягүй хүсдэг. Тийм. Сайн чи асуултынхаа өмнө хүн төрөлхтөн одоо хязгааргүй өсдөг одоо өсөж байгаа хүн амын одоо хүнсний хэрэглээг хангахын тулд генетикийн одоо инженерчлэлийн асуудлыг гаргаж ирчээч энэ хэрэгцээг хангасан тийм үү? Энэ инновац нь их талдаа бол үр ашгаа эдийн засгад өгсөн үү? Өгсөн. Тэ энийг бол үгүйсэхгүй хүнс талаасаа. Гэвч өнөөдөр ингээд аутоиммуны асуудалтай болоод ингээд хүнс тохиргоо хийх шаардлагатай болоод глютен, лектин гэдэг юмыг яриад ингээд сууж байх энэ зүйлийн шалтгаан нь юу болсон бэ гэхээр энэ гений өөрчлөлт.
Тэгэхээр манай Монгол улс чинь Орос ах нарын нөлөөгөөр 1980-85 онд одоо газар тариалангийн салбарт хүчтэй одоогийнхоор бол инновац буюу тэр үеийнхээр бол нэг шин бүтээл оновчтой санал нэг шпос гэдэг юм гараад. Ер нь бол энэ улаан буудай гэдэг юм чинь улаан буудай, цагаан буудай, будаа биш шүү, буудай хоёр янз байд юм байна. Энэ бол байгалийн энэ үртээрээ болохоор байгалийн өгөгдлөөр бол нэг 6-8 сард бүрэн боловсрд юм байна л та. Тэгтэл манай Монгол улсын хувьд бол 103 сар тий. Энэ 3 сарын хугацаанд нартаа бороотой байх өдрүүд нь хэд вүлээ. Тэгэхээр Монгол эх орны хувьд бол 6 сарын дотор ингээд улаан буудаг ургуулад амжихгүй учраас Орос ах нараас юу сурсан гэхээр богино цаг хугацаанд хурдан боловсрдаг, нарны тусгал одоо бага шаарддаг ч гэдэг ч юм уу тий, чийг бага шаарддаг ч гэдэг юм уу нэг юм эдийн засгийн үр өгөөжтэй ийм улаан буудан сорт гаргаад авчижээ. Эдийн засгийн өгөөжтэй байсан уу? Байсан, сайхан байсан. Гэвч энэ маань ямар үр дагавар дагуулсан бэхээр гений инженерлэлд оруулсан тэр оруулсны үр дүнд яасан бэхээр үр ашигтай улаан буудаанд сорт гарсан уу гарсан. Гэхдээ тэр улаан буудаан дотор яг тэр өөрчлөгсөн улаан буудаан дотор агуулгадаг глютен гэдэг бидний бадган шинж чанарыг үе мөчний уян шатан чанарыг энэ арсны уян шатан чанарыг тэтгдэг нөө гайхамшигт глютен гэдэг уурга маань өөрчлөгдсөн. Уургийн бүтцийн хувьд. Уурга гэхээр нэлээд юм хатуу тийм бүтцтэй холбоостой байд юм байна л да. Тэгтэл тэр гений инженерчлэлд оруулаад гаргаад шин бий болсон тэр улаан буудаан сортын хувьд уурга нь илүү бүх болчт юм байна. Би бол нэг хар ухаанаар нь ойлгосноо хэлж байгаа шүү. Уян хатан чанар алдсан байна. Бүр илүү бүх болсон гэсэн үг. Илүү бүх холбоостой болцсон учраас уургачин задрахтаа яах нь нэг амин хүчил болж бидний биед орох хэрэгтэй шүү дээ. Тэр болохоос өнөө пептид хэлбэрт ингээ хувираа тэгээд амин хүчил болоод ингээд хуурах хэрэгтэй байна. Тэр процесс нь мангар удаан, маш хүнд, өөрөөр хэлбэл биднээс маш их энерги эрчим хүч зарцуулж яаш нөгөө уурга маань амин хүчлэлж хуурах нь. Яг энд эрчим хүчээ зарцуулж явж байхдаа нөгөө хувирсан глютен гэдэг уурга маань биднэрт аутоиммун асуудлыг тарьсан. Тэр нь 1 хоногийн асуудал биш, 2 хоногийн асуудал биш. 10 жилийн, 20 жилийн, 30 жилийн дараа, 40 жилийн дараа миний бие дээр энэ илэрсэн байхгүй. 85 онд гарсан шпосын үр дүн шүү дээ. Тэгэхээр одоо 2026 он хэдэн жил болсон маань вэ? 41 жил үү? Тэ? Тэгэхээр хүний организм тэгэхээр бидний бие өөрөө ухаантай учраас байгаль ихтер байсан улаан буудаан уургийг ингээ хуурахчаар бидний бие таниад эсэргүүцэл илэрхийлээд шүү дээ. Төлөө чи нөгөө байгалаас байдаг ундаг нь нөгөө улаан буудаан дагуулгадаг нөгөө тэр уургийг чинь хэрэглэхгүй байна чи хувирцсан уур хэрэглээд байна. Энэ чинь ингээд бие маань эсэргүүцэл аутоиммуны асуудал үүссэн гэд бүдүүн баг харин л ойлгочих болно. Тэгэхээр бидний одоо энэ дүрмэн дээр глютен фри байх ёстой дүрм, лектин фри байх ёстой дүрм дахиад тэр гений өөрчлөлт байхгүй гэдэг дүрм чинь ерөөсөө л юм. Тийм учраас би сая ярианд ирсэн дэлхийн зах зээл дээр олчноо олон төрлийн глютенгүй гурилын брэндүүд байж байгаа. Орцыг наваад өцгөд л суур гурил нь эрдэн шиш, шар буурцаг, крахмал тэгээд одоо нөгөө наалдамхай цагаан бодоонуудыг ингээд цардуулыг нь холж байгаа нэг жоохон уургалаг гурил нэмэл глютенгүй гурил гэж тавьсан байгаа шүү дээ тий. Тэгтэл тэр дөрөв нь нэрлсэн зүйл чинь өнөөдөр эрдэн шишийн энэ хувраагүй байглаараа байгаа тийм ботаник нь одоо бэлтгэл дээр баг байна уу? Бараг үгүй тий. Тэгэхээр бид нар гений өөрчлөлттэй хүнснээс татгалцах нь биднийг өнөөдөр глютенгүй хооллох зүйлд хүргэсэн тэр шалтгаан тэр гений хувирсан хүнс идж байгаа л асуудал. Эдийн засгийн тал дээр тэр өгөөчтэй юу өгөөчтэй хүнс үйлдвэрлэгчтэй хувьд бол нийгмийн бүлгүүдийн хүмүүсийн донд нэг хэсэг бүлэг нэг ийм хүмүүс биш тийм бид нар шиг олон хүснээс мэдрэгчдэг, хүснээс харшдаг. Энэ хүмүүсийн дуу хоолой нь өнөөдөр ингээд өөрийн чөм сууж байгаа юм. Тэгээ энэ хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн нэг ингээд бүр ойлгоод хамтдаа энэ мэдлэгт ороод дэмжлэг үзүүлээд явах хэрэгтэй. Харамсалтай нь энэ амьдрал үнэтэй л дээ. Эдийн засгийн хувьд маш үнэтэй. Тэгэхээр миний ч гэж хэлэх юм үндэ одоо манай энэ функционал хооллолтын студийн одоо бизнесийн амин одоо гол философи нь юу вэ гэхээр нийгэмдэл энийг боломжит шийдвэрийг нь яг жишг төвшөнд хөгжүүлэхийг хүсэж байгаа юм. Тэгэхээр би ханаас ч гэсэн глютенгүй одоо жишээл цагаан будаг аваад байгатасаа глютенгүй тийм үү? Аваад тэрэмдэд би цагаан будааны гурал гаргаад хүмүүст борлуулж болох уу? Импортын одоо тэр өндөр үнэтэй 8 орны органик стандартын хагас гуралыг оруулж ирж байгаа хооронд хамаагүй өртөх багтаа болно доо. Тэгтэл тэр цагаан будаанд чинь лектин гэдэг өөр агуулгадж байгаа шүү дээ. Нөгөө шар будаа хэдийгээр ингээд бас бөөрийн тамир тэтгдэг гэдэг маш сайхан зүйлүүд байгаа шүү дээ. Гэвч тэр нь ихэнхдээ Монголд аш нартай нод нь орж ирж чадж гинүгүй юу?
бас шар будаа нөгөөс онцлог юм бэ. Нөгөө газрын хөрсний бохирдлыг өөртөө татдаг, нөгөө хүнсэл илүү агуулдаг. Тийм болохоор ер нь бол аутоиммуны асуудалтай хүнсний мэдрэгчлээ болцсон хүмүүсийн дийлэнх нь бүх төрлийн үр тарианаас мэдрэгчдэг. Бүх төрлийн одоо буурцаг, бүх төрлийн самарнаас бүр мэдрэгшээд харшдаг орж ирдэг байхгүй. Тэгээд дэлхий дээр байж болох одоо глюцингүй гурилнуудаас би 25-ыг цуглуулсан гэж хэлсэн шүү дээ. Одоо ингэж л одоо төрөлөөр нь цуглуулад 30 хүртэлх төрлөөр найруулж агаад ингээд хүмүүстэй хэрэглэхэд ингээ сайхан нэг гоё яг улаан буудаатай шинж чанарын хувьд улаан буудаан гурлаа идж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлээд нөгөөхөө найруулаад тавьж байгаа. Хэрэглэгч маань ирээд манад ажил дээр орж ирэхдээ мэдрэгчлийн шилгээ барьцсан. Хүмүүс маш соёлтой болсон шүү дээ хооллолт тал тий. Мэдрэгчлийн шилгээ барьчаад энэ гурилан дотор цагаан будаа байна. Энэ дотор бор будаа байна. Энэ дотор шар будааны гурил байна. Энийг хасаад өгөөч. Надад таардгүй маа. Дийлэн хэрэглэгчд нь юм. Тийм учраас манайх жороо маш олон удаа өөрчилсөн. Тэр үтгэл манай нэг харилцагч нар одоо хамтран ажиллагч маш их хувирч байна гэдэг надад шүүмж ирж байсан. Хувирхаас өөр аргагүй. Яг бол найруулаад тавьсан, борлуулсан нөгөө дулмаад маань тэр миний бэлдсэн холцонд орсон гурил асар өндөр харшил өгдөг. За мэдрэгшил бол яг хөө ингээд аяандаа ингээ баг агаар мэдрэгдэх тийм үү. Бүр харшдаг хүн байвал яг хөө. Тэгэхээр би хасах хэрэгтэй үстэй. Ингээд ажилласан энэ 3 жилийн хугацаанд би бүх бүтээгдэхүүн дээрээ технологийн жорыг маш олон удаа өөрчилсөн. Тийм учраас ихэнхдээ манад орж иж байгаа хэрэглэгч нар ер нь бол манай хэрэглэгч гэлтэхгүй ер нь аутоиммуны асуудалтай хүмүүс цөөхөн хүнсээс мэдрэгчдэггүй. Зэрэг олон хүнсээс мэдрэгчдэг, харшдаг орж ирдэг. Тэгэхээр би чинь одоо энд ажиллаж байгаа хүмүүс чинь яах вэ гэхээр хүнс тохиргоо гэдэг юм а би заавал хийх ёстой болж байна да. Мандуулд нэг өөр, дулмаад нэг өөр, цэцгэд нэг өөр, өөртөө нэг өөр тий. Тэрийг хийгээд хийснийх нь үр дүн тэр чинь хүн болгоны хүнс тохируулаад байх чинь тийм амар ажил биш. Мэдээж. Өртөг үнэтэй болно. Магадгүй одоо ингээд нэг дулмаа найруулгуулчаад би дулмаад 1 кг-аар найруулахын тулд хичнээн өдөр ажиллах уу? Хичнээн төрлийн түүхээ дээр ингээд тоглох уу? Бүтлгүүтэй шүү дээ. Тэгэл тэр хаягдж байгаа үйлчлэгийг чинь өртгөнд нь орохоор чи үнэтэй болчихноо доо. Тэгээ би дараагийнхаа ажлаа бодож болохтой түгээмэл байж болох 3 төрлийг л гаргая. Инхийн тулд хольц гурлантаа ордог орцуудаа нөгөө single ingredient буюу цөөхөн орцтойгоор болгоё гээд ерөөсөө одоо үндсэн гурил нь касава, сорго гэдэг 2 гурилыг суурлаад энэ хоёр нь одоо яг өөртөө бие албанд ёсоор оруулж ирж байгаа. Албаас эрхтөр орж ирж байгаа гурил нахгүй юу? Органик стандартын энэ хоёр дээр энэ дээр л бити мэдрэгшиж харшаасаа гэдгээ тэг залбирал. Тэгэл single ingredient-ээр ингээд найруулаад тэргийн хүнсний эслэг буюу 5 салын нүрийн хальс тэргээр баяжуулаад тэгээд уургаар ганц зөвшөөрөгдсөн уург байдаг аахгүй юу? Ер нь аутоиммунтай хүмүүс тэр нь пи уург. Тэргээр нь баяжуулаад тэгээд уургаар ингээд баяжуулаад өгөхөд дийлэн хүмүүст нь таарч ирсэн. Эн чинь нөгөө тоо баримтахгүй статистик. Өдөр тутам ийм олон асуудалтай хүмүүст үйлчилж шít. Тэгэл борлуулан гэж бодоод тавьсан бүтээгдэхүүн таарахгүй хар чинь бүтээсэн хүмүүст хэцүү үсттэй. Тэгэл тэр чинь ингээд маш олон удаа орцны арилга дээр нь өөрчлөө. Тэр нь 3 жил дараа л нь өөрчилсөн. Одоо л энэ жил аргаа болоод суур үндсэн хатуу гурлыг нь одоо цөөхөн орцтойгоор хийгээд энэ дээр харин нэмэлтээр баяжуулахын тулд хэрвээ таны шинжилгээнд цагаан будаа таарч байгаа бол цагаан будаараа баяжуулаарай. Шар будаа таарч байгаа бол шар будаагаараа баяжуулаарай. Киноа будаа таарч байгаа бол киноваагаараа баяжуулаарай гэд ингээд тэр хүн гэртээ манай бүтээгдэхүүнийг аваад баяжуулаад өөртөө тэр хүний галтгоо functional kitchen буюу функционал галтгоо байх нь эцэгтэй өөрийнх нь үүрэг болчихж байгаа юм. Та тэр юуг нь нийлүүлээд өгчтэй юм ба штэ тий. Одоо суур гурлаа найруулчихдаг байхгүй юу? Тэр нь бол яг тэр өндөр мэдрэгчлээ байх өөрөөр хэлбэл эмчийнхаа хяналтын доор яг глютенгүй хооллолтын тийм хатуу дэглэмийн үе байдаг аахгүй 30 хоног. Яг тэн дээр нь хэрэглэх нь манай үндсэн жорын бүтээгдэхүүнүүд. Тэгээ тэргээр хатуу амьдрна. Амьдраад яваа тэр хүн чинь ингээд хатуу дэглэм бариад эмчин аяанда за одоо та хүнсээ дистралтаар таниулаараа. За глютенэ багаар өгöd үзээрэй. Энэ 7 хоногт за 14 магадгүй 14 хоног дараа нь өндгөө таниулаараа, дараа нь шар будаагаа таниулаарай гэд нөгөө идэх ёстой хоолуудыгаа дистралтаар таниулдаг. Яг энэ таниулах процесс дээрээ
манай одоо тэр 30 хоногийн хатууд илмийн үндсэн гурал дээрээ өөрөө таниулаад өөрийнхөө хүнсийг тохируулаад явна гэсэн үг. Саяны эрүүл мэндийн асуудалтай болцсон байгаа хүмүүс те аутоиммуны эрүүл мэндийн асуудалтай болцсон байгаа хүмүүс харилцаа адилгүй гормоор хооллохоос үр аргагүй төрсэн байдаг баг те. Тэгэн гут тент нэг протокол гэж нэг зүйл шүү дээ те. Дагаж мөрдөх ёстой гормууд те. Тэр протоколын дагуу хүмүүс ирээд өөрийнхөө сонголтоор шаардлагатай бүтээгдэхүүнээ бүтээх бас тийм боломж руу аваачсан байна шүү дээ. Яг үнэ. За үүний араас мэдхийг хүсэж байгаа зүйл нь нэгдүгürt гайхалтай нь гаргалгаа бол байна. Бий болгоцсон байна. За өртөг өндөр байгааг бол дараад нь ярих хэрэгтэй зүйл баг. Тэр бол тухайн хүмүүсийн амьдралдаа заавал сонгох хэрэгтэй зүйл шүү дээ. Дээрээс нь эдийн засгийн хувьд энэ нь өөрөө халамжийн биш нь бол яг ингээд эдийн засгийн хувьд үр өгөөчтэйгээр байж ах хэвээр. Удаан хугацаанд байхын тулд те. Хоёр дахь зүйл, гурав дахь зүйл нь хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн та яг нөгөө Монгол хүнд зориулаад бий болгосон гэдэг байгаа шүү дээ. Бидний амтлах буюу нөгөө өвөг дээдсийн бидэрт үлдээсэн амтлах ой санамжинд нь тааруулан бүтээсэн зүйлс нь хідэн нэр төрлийн зүйлс та хийчихэд байна. Тоон ил үт юм уу эсвэл та одоо бодох ёстой юу? Хэдүүлээ тоолох уу? За тэгье. За саяны ярьсан амталж ирсэн хоёр борцох маань байгаа тийм Тийм. ээ. Хайлнаг маань байгаа. Шар тосоо хүртэл бид нар одоо глютен халдварлахгүйгээр ялгаж байгаа байхгүй юу? Тэг хүмүүс ингээд шар тосыг сайхан гаргасан чинь шар тос глютентэй гэж юу гэ комент орж ирж байгаа. Глютенгүй. Гэхдээ шар тосоо ялгаж байхдаа улаан будаан гурал хийгээд нөө глютений халдварл болчдөг. Ингэхэд глютен нь яагаад энэ глютенгүй үйлдвэрлэлд энэ глютен contamination буюу хөндлөнгийн орчны халдвар гэдэг зүйлийг илүү авч үзсэн гэхээр глютен уург нь 2-250-аас 300 хэмт денатур болдог буюу сар мөчдөг юм байна. Тэгэхээр бид нар 250 хэмт 300 хэмт болгодог хоол байна уу? Байхгүй үстэй. Тэгэхээр глютенгүй үйлдвэрлэл нэгэнтэй л одоо 250-аас дээшээ одоо 300 хэм хүртэл хүнсийг боловсруулах боломжгүйгээс хойш яах нь тухайн хүнсийг оруулж ирдэг тээвэр агуулах нь тухайн бүсийг үйлдвэрлэж байгаа тэр үйлдвэрлэлийн орчин ингээ бүх зүйл нь анханасаа глютен халдварлагдаагүй байж шошгон дээрээ глютен фри гэдэг юм тавих нь байна. Инхийн тулд бид нар яг нэг улирал тутамд нөгөө түүхээдээ шалгуулдаг, улирал тутамд бүтээгдэхүүнээ шалгуулдаг. Тэр битээгэл одоо манай тогооч нар зурмга зураад юм хийн штэ. Мэдээж тэр хүн чинь эрүүл хүмүүс учраас гэртээ очиод улаан будаан гурлаараа хоолундаа зураад ирэхэд хумсныхаа зэтэн дотор нь хүртэл улаан будаан гурлын үлдэгдэл явж байгаа юм бол тэр чинь нөгөө кросс контаминашн буюу орчны халдварлал явждаг. Тэгэхин тулд манай галт тогооны дүрмэн дээр хизээж улаан гараараа зурмаг зурхгүй. Заавал биелийн өмсөн эсвэл зурмаг машин ашиглана. Эхлээд манай ажилчид ойлгохгүй байсан. Яагаад ингэж байгаа? Манай захирал яасан? Одоо хатуу хахир юм бэ? Тэгэхээр эн чинь ингэж ажиллаж байгаа хугацаанд глютенгүй үйлдвэрлэлийн одоо хатуу дүрмүүд байна шүү дээ. Одоо манай уудан дээр ингэж 8 бүрэнхий байгаа утахгүй 9 10 болох гэж байгаа гэж байгаа. Эн чинь танид ингээд үйлчилж байгаа бидний хүнс эдгээр дүрмүүдийг мөрддөг юм шүү гэдэг мессеж өгч байгаа юм. За тэгээд энэ одоо дүрмүүдийн дор бид нар Монгол хоолыг илүү төлхөө хөгжүүлж байгаа. За нөгөө тосны гой борцох тийм ээ. Өнөөдөр дэлхийд даяараа бас нөгөө ягаад би ясны тосонд ингээд ясны шүлөөрөө зуураад ясны тосноос гарсан тосондоо ингээд шараад ийн өглөө нэгдүгээр уламжлал бид нар бол танил хоолоо идвэл илүү аз жаргал мэдрэх гээд байгаа шүү дээ. Хоёрдугаарт нөгөө нүрс усан хүнс хэдийгээр глютенгүй ч гэсэн чинь нүрс усан хүнс. Нүрс ус хэтрүүлэхээр юу болдг гэлээ гэдэг мэдж байгаа. Аутоиммунтэй хүмүүсийн хувьд нөгөө молекул мимикри гэдэг асуудал гарч ирнэ. Жирийн хүмүүстэй хувьд нөгөө чинь илүүдэл сахар болоо сахарын асуудал яригдэн тийм үү. Тэгэхээр тэнцвэрийн асуудлыг ярьж байгаа учраас бид нар яах нь одоо глютенгүй гурлаараа сайхан тосоор баяжуулаад тийм ээ шимт уургаар баяжуулаад малын гаралтай тосондоо ингээд Монгол уламжлалт борцгоо хийжээ. Тэгтээ бид нар яадаг вэ гэхээр нөгөө ургамлын тос одоо бид нар хорих хэвээр үндсэн хоолнууд байгаа шүү дээ. Тэн дотор ургамлын одоо бүх тосыг хордог. Яг бол ургамлын тос чинь тодорхой өндөр градус түрэхээр нэ транс тос болоо хувирчдаг учраас эн чинь хэдийгээр би глютенгүй хоол идж байгаа ч гэсэн ч ургамлын тосоо идэл халаагаад ингээд тэн дотор улаан нөгөө тосны борцгыг чараадах юм бол би нөгөө тал дээрээ аюул үйлдвэрлэж хэрэглэгч нартай өгч яана гэсэн үг ээ. Энэ асуудлыг энэ ойлголтыг өгөхийн тулд манай одоо Монгол борцог маань глютенгүй Монгол борцог маань одоо амтны гаралтай тосон чанагдах хэвээр. Буюу ямар тос хэрэглэдэг та? Үхрийн булуу тойгны шүлээ гаргаад тэр шүлнөөс залгарсан тосыг нь шүүж аваад чанаад бомнотсоо гаргадаг гэсэн.
Тэгэхээр энэ нь өөрөө бас генийн хувьд бид нар танил хүнс. Нэгд. Нөгөө талаараа нөгөө транс тос болоод хувирчдаг ургамлын тоснуудаас үрийн тоснуудаас татгалдаж юм буюу транс тос фри, транс фат фри болгож байна л гэсэн. Сүүлний өөх асуудалгүй. Асуудалгүй. Тэгтэл тий. Тэгээ зөвшөөрөгдөг тоснууд нь сүүлний тос, одоо ясны тос, тэгээ коконатын тос, тэгээд MCT oil арай л одоо MCT oil нь боо хайрхад одоо арай л тансагдана. Тэгээ авокадо oil гэсэн ингээд энэ гарын одоо хуруунд багтах ийм зөвшөөрөгдсөн тоснуудыг ингээ хэрэгэлдэг. За ингээд борцог нь одоо хоёр төрлийн борцог, хуушур, одоо банш, бууз, хуушур, лавшаны гурил. Саяхан лавшаны гурил нь одоо глютен фри, лектин фри гэдгээрээ гарнаа та тий. Дахиад сая төрөл нэмэгдсэн сахартай хүн зориулаад би алмондын самарны гурилаар глютенгүй, diabetic friendly тийм сахартай хүн зориулсан хэрцэн гурил гаргасан. Яагаад гэж аутоиммуны нэг асуудал нөгөө үйлчлэл рүүгээ ингээд автоматар ороод дараагийнхаа өвчнөө дууддаг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр нэг нь Хашимото байсан мод ингээд цэлиак ингээд над ирчлээ тийм үү. Дараа нь юу ч ирэх чинь билээ. Тэгтэл одоо ингээд манай дээр орж иж байгаа хэрэглэгч нар надад яг нэг юм хижээл насны залуу ирээд хичээ танах глютенгүй юм хийдэг гэнэ би баярлалаа гэрлээ. Нэг сайхан хатсан талхны зах ингээд тий гарч гналаад хитхийнсэн гэд. Тэг глютенгүй гэсэн шүү дээ би идмээр байж байгаа. Болохгүй эн чинь нүүрс ус минь дээ. Глютенгүй ч гэсэн чинь нүүрс ус. Чи сахарын асуудалтай учраас болохгүйгээ гаргахад амар гунигтайгаар гарсан байхгүй юу. Тэгэл би тэр хэрэглэгчийг гаргачаал юм бодож гисэн. Аутоиммуны асуудалтай хүмүүс дийлэнхтэй одоо түгээмэл байгаа сахарын өвчин л орж штэ тий. Тэгэхээр би менюн дотроо лектинээс гадна сахартай хүмүүсийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэд одоо бид нар одоо gluten free keto меню гаргаж хөгжүүлж байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо кето хүмүүс зориулаад глютенгүй хөлбөрөөр самарны гурилаар цөөнгийнхэн гурилыг нь гаргацсан. Одоо тун удахгүй би нэг одоо үнэтэй орцоо хүлээж байна. Тэр маань одоо ингээд ирэн гот нь сахартай хүн зориулсан глютенгүй гурил гарах гэж байна. Гэтэ нэмэлт цардуулгүйгээр. Тэгэхээр одоо манай нөгөө бөөрийн кинүүд нэмэгдээд байна да. Уулнаа чи 8 байгаа. Одоо 2 нь пластик фри гэдэг одоо сая байгальд 9 хоногийн дотор бордоолоо задарчдаг. Модоор хийсэн одоо гялгаргууд хэрглэж штэ модны эслэгээр хийсэн. За энэ би бол дотор нь байгаа нөгөө дотор нь байсан жигнэгийг идсэн. Энэ уут нь байгаа. Энэ уут болохоор хүн харахаар энийг уут гэж нэрлэж бас болохгүй ч юм шиг байна тий. Тэг гялгар цаас л та. Гялгар цаас. Гэхдээ пластик биш. Пластик биш. Модны би бөөрөн дээр бичсэн байгаа зү тий. Би одоо гялгар цаас биш би одоо модны файбер байна гэж бичсэн байгаа. Тий. Энэнд одоо бид нар нөгөө дүрмэл мөрдөөл тэг шийдлээ гаргаад хэрэглэгчэртээ ингээд энэ уутыг уншихад л хүн энэ чинь пластик фри юм биш тэгээд саяхан би бас нэг юм уншууллаа. Хүн өдөрт одоо нэг юм одоо бидний карт байгаа шүү дээ. Тэр картанд дагуулгад чипний хэмжээнд тэг тэнцэх хэмжээний пластик микропластик бид нар идэж идэм байх. Тэгэхээр бид нар ийм сайхан органик глютен фри, лектин фри хүнс хийчгээд нөгөөхөө пластик уутанд хийчвэл одоо нөгөө мөн чанар нөгөө зүйл надагдах гэдэг шүү дээ. Пластик чи өөрөө биднээс биеийг өргөсүүлж яадаг хүчин зүйлүүдийн нэг бохирдуулж яадаг хүчин зүйлүүдийн нэг. Тэгэхээр тэр л одоо AIP хооллолтын дүрмүүдэл би бүгднгийн манайх нь одоо бүрдүүлчих гээл одоо хөгжүүлэлт сайжруулалт хийгээд байгаа нь. Энд глютенгүй, лектингүй, лактозгүй, эрдэн шишгүй, шар буурцаггүй, өндөггүй, самаргүй, үргүй гэж тодруулга тавьсан байна. Тэгэхээр ингээд хүн хараад за би энийг идэхдээ нөгөө протоколтой хүмүүс байгаа шүү дээ. За энэ бол миний идэж болох куки байна. Аюулгүй хүнс байна гэдгийг ойлгож байгаа. Энэ мэтчлэн та түрүүн бас юу ах шиг үсэн те. Торт нэг юм брауни юу? Тий брауни. Браунийг монголоор юу гэх юм бэ? Одоостай мэдхгүй. Борков. Борков гэдэг тахта. Тэр нөө орчуулах боломжгүй бас нэг хэд нүгнүүд байгаад бид нар ч бас ингэ Монголоос пиццаг бол орчуулаагүй байна те. Тийм. Тэгэхээр манай брауни цаашлаад бид нар бялууга өндөгөнд мэдрэгчтэй хүмүүс гүмэн их байна. Уул нь өндөг шиг сайхан уургалаг бид нар танил тийм сайхан уураг байхгүй шүү дээ. Би ч гэсэн ч одоо нэг өндгийг ингээ хязгааргүй чам шиг ингээ хүснээрээ идээд булчингийн масаа хадгалчихсан гэж би хувьдаа мөрөөддөг. Гэвч энэ мэн нөгөө миний бид нөгөө рүслийг ингээ тэжээдэг уламгаал шиг асаадаг тийм хүчин зүйл учраас би зарим тохиолдолд одоо веган хувилбарлуу амьдрахаас өөр аргагүй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр үндсэндээ манай бүтээгдэхүүний бодлогын цаана глютен фри веган хувилбарууд, глютен фри кето хувилбарууд ер нь ингээд
зарлаач ингэж тунхаглаагүй ч гэсэн чи ер нь бол бүтээгдэхүүний бодлого нь яг тэр талдаа явж байгаа. За ямар тач манайхан өнөөдрийн мэдээлэл бол та бүхэнд бас functional байсан байх гэж найдаж байна. Тэгээ functional гэдэг үг нь одоо айгүй олон салбарт хэрэглэгддэг болсон байна. Яг нь би спортын шинжилгээ ухаанаар сурах үед биднэрт бас ордог гэсэн нэр томьёонууд functional training гэж байдаг л та. Тэрний яаж юм гэхэлэр ерөнхийдөө фитнесийн дасгалуудыг харах юм бол ийм симметрик яг урагшаа хоошоо гэсэн хөдөлгөөнүүд, үе мөчний яг зөвшөөрөгдсөн хөдөлгөөнүүдийг хийдэг. Гэхдээ тэдэр нь бол ийм тодорхой чиглэлд давтагддаг хөдөлгөөнүүд байдаг учраас 360 градуст хаашаа ч юм хизээ ч юм хөдлөх хөдөлгөөн айгу ховор байдаг байхгүй. Тэгэхээр functional training руу ороход юу болдгоо гэхээр хүний амьдралд хэрэг болох үс хөдөлгөөнүүдийг буюу би одоо юм өргөх болвол байнгын хөдөлгөөнөөр өрөхгүй шүү дээ. Заримдаа ямыг нэг юм ивээд арай өөрөөр хөдлөнтэй. Тэр үед биеийн аль өөр булчингуудыг ашиглах илүү ажиллах. Тэгэхээр нөгөө бие дотор байгаа бүх функцүүдийг зэрэг ашигласан дасгалууд айлж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө танаа хоол хүнс бол яг л тийм байл л тий. Functional буюу тэр тухайн орцсон тэр хүний шаардлагад нийцсэн байдлаар түүнээс игэл амьдрал дээр байдаг зүйлс биш. Одоо игэл амьдрал дээр үүссэн байгаа асуудал дээр болох үс тэр гаргалгааг нь бий болгоцсон тэр хоол хүнсний шинэ гормыг. Тэгээд дээрээс нь хэрэглэгч өөрийнхөө тэр мэдрэгчлийн шинжилгээгээ харж агаад тэр хүн чинь шинжилгээгүй байсан ч гэсэн ч өөрөөд нь таатай байдаг хүнсээ тэр хүн мэдж байгаа шүү дээ. Тэрэнгээрээ баяжуулаад идэх тийм бүрэн болцоог нь олгож байгаа. Тэгэхээр одоо ингээл Монголд ажил хүчний асуудал инээ тэрэг ирэл ямар нэгэн жижиг ажихуйн нэг бизнес хөгжихэд таатай орчин байж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бүх зүйлийг бид нэр ингээд массын түвшинд үнэхээр үйлдвэрлэж чадахгүй. Тэгэхээр студио байдгийн ач холбогдол нь юу гэхээр нээлттэй хоёр талтай л гэсэн үг байхгүй юу? Мэдээлэлээ солилцъя. Бид боловсруулсан одоо шийдлүүдэд тань санал болгож байна. Бидний шийдлүүдийг аваад таач гэсэн ч гэртээ функшнал эцэгтэй функшнал галтайгаатай ээж байгаараа хамтдаа хөгжих ёстой шүү гэдэг юм. Тэрнээс биш яг үнэхээр массын түвшинд байл бид манайхан бол тийм үйлдвэрлэл хийх тийм хүчин чадал одоо тэгш томруулах хэрэг бас байна уугүй юу? Тийм учраас харин энийг би одоо яг энэ юун дээр оюуны өмчийн одоо үржилэг гэрчлэгээ те. Хоёр дахь нь болохоор тохируулсан хүнс гэдгээрээ одоо нийгэмд хүрэх гэдэг гол мессеж маань энэ тохируулсан хүнсний цаана ийм асуудлууд ингээд стралта шийдэж байгаа шүү гэдгээ бүтээгдэхүүн болгоноор дамжуулаад ингээд хэлж байгаа штэ. Нэг харахад ингээд бүтээгдэхүүн шашган дээр очноо олон фри байгаа юм шиг мөртлөө энэ нь тухайн хүнд аюулгүй хүн шүү бити айхгүйгээр 50 нийтээрээ гэдэг мессежийг дагуулад мэдлэг түгэж байгаа. Яг энтэйгээ адилхан бидний түгэж байгаа мэдлэгийг дагуулаа та амьдралтаа хэрэгжүүлээд хамтдаа хөгжицгөөё л гэдэг юм. Тэгээ энийгээ хийхэд бол би энийгээ оюуны өмчөөгөө авчгаад франчайз хэлбэрт оруулахыг хүссэн. Гэхдээ харамсалтай нь Монголд бол яг энэ франчайзыг өгдөг авдаг энэ хэрэгцүүн орчин нь хараахан тийм таатай биш. Арай болоогүй байгаа юм шиг санагдаад би зогсоосон. Харин тэрний оронд манай дээр одоо ийм төрийн бас байгууллагууд маш их хандж байна. Жишээлбэл одоо Монголын цэлиакийн холбооныхан гээд одоо бас ингээд энэ залуучуудын одоо ийм байгууллагууд ирээд бидрийг дэмжээч ийм эрдэнэлийн асуудал байна ингээд ихсэн юм танахаар дамжуулаад тийг юм гэсэн хүмүүс ирэхэд би шууд тутгаар нь зөвшөөрдөг. Яг энэ аутоиммуны асуудлаар хүчтэй маш идэвхтэй ажиллаж байгаа эмчнэр бас Монголд байна шүү дээ. Миний мэдхийн одоо энэ нөгөө иммун кэр эмнэлгийн эмч золзоо байж байна. Өшөө бас энэ Монголдо байхгүй ч Австрид амьдраад амчи гэдэг платформаараа дамжуулаад аутоиммунтэй хүмүүс мэдлэг олгож байгаа нэг оюун номын гээд эмч байна. Эдгээр өшөө бас энэ Grand Med эмнэлгийн цолмон гээд эмч байна. Монгол Японы бас цолмон гээд эмчнэр байж шүү дээ. Эдгээр бүгдээрээ ингээ хүмүүст энэ мэдлэгийг өгч байгаа. Гэхдээ эдгээр эмчнэрт хүнснийхэн талыг нь шийдлээ өгдөг цаг нь болцоо нь байхгүй. Тэгэхээр эмчнэрийн хийгээгүй үлдээсэн нэмийг л хүмүүс хэрэглэгч нарт бодит юм жишээгээр шийдлэр хүргэх нь одоо манай хийж байгаа ажил энэ. Гэхдээ хэрэглэгч манай институт хоёр бол хамтдаа хөгжих ёстой. Ийм учраас одоо нийгмийн энэ идэвхтэй бүлгүүдийг дэмжиж одоо жишээл Монголын цэлиакийн холбооны хэрэглэгч нар шууд манай дээр ирээд 40% хямдралаа явуулдаг. Энэ бол одоо манай нийгэмд үзүүлж байгаа импакт одоо ингээд маа гэдэг ингээ мөнгө тэр одоо
төрийн бас байгууллагуудад ингээ мөнгө өгөхгүй ч гэсэн тэр одоо байгууллагын хэрэглэгч нарт 40% хямдралыг өгөөд мөн мэдрэх мазаахаа гэдэг зулзаа эмчийн өдөрдөг бас том хөтөлбөр байна. Нэлээд олон хүнийг хамарсан. Тэр хөтөлбөрт бид нар бас ингээ хувь нэмрээ оруулаад дэмжиж энэ талаар ярьдаг, эмч нарыг бол дэмжиж тэр олон хүнснээс мэдэрдэг, тэр мэдрэг мазаахаа гэсэн тийм тэмдэг авсан хүүхдүүдэд бас ийм хэмжээний хөнгөлөлтийг нөгөөд явдаг. Энэ бол бидний нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл гэж үздэг. Энэ хэрээрээ би бас нийгмээс бас дэмжлэг авахыг хүсдэг. Ямар дэмжлэг авахыг хүсдэг вэ гэхээр би өөрөө нөгөө мэрэгжлийн одоо хоол хийдэх хүн биш, тогооч биш, эм зүйч биш, ядахна тий. Хүн шимтгийчээ судлаач биш, эмч бүр биш хүн. Би зүгээр нөгөө өөрийн асуудлыг, эрүүл мэндийн асуудлыг шийдээд одоо үр дүн хүрчихсэн хэдийгээр ингээд аутоиммуны хидэн нэм шинж тэмдгүүдээ бие дээрээ бий болгоцсон ч тэнцвэртэй амьдарч болж шүү. Болдсон байх гэдгийг одоо өөрийнхөө шинжлэгийг хараад ингээл болж байгаа одоо загвар гэх юм одоо юу гэдгийг. Тийм учраас хүмүүст энэ мессежийг л би чадвал энэ мессеж хүмүүс аваад бас ингээд болдсон байх, шийдлүүд байдсан байх гэдэг урам зоригоос зоригтой ялангуяа эмэгтэйчүүд урам зоригтой амьдраасаа гэдэг юм хэлхийг хүссэн. Хоёрдугаарт энэ ээж нар ерөнхийдөө энэ аутоиммунтай асуудалтай ээж нар ихэнх эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Бас энэ хүүхдүүд амьдрахад эдийн засгийн хувьд хэцүү шүү дээ. Энд чинь өөрөө өртөгтэй. Тэгэхээр зөвхөн нэг үйлдвэрлэгч нь үйлдвэрлээ тэрнээс худалдаад авдаг биш. Яагаад ийм жижиг төслүүдийг дэмжиж болохгүй гэж. Би одоос мөрөөдөж байгаа. Одоо ийм жижиг байгууллагатай хамтраад ийм жижиг төслүүдийг магадгүй нэг дулмаа найз маань ийм асуудалтай байгаад түгээ би ингээ гэртээ гэрийн нэмжижгэн бизнес хийгээд ингээ амьдрмаар байна байх юм бол тэр хүнийг нь дэмжиж тэр хүнийг одоо дэмждэг өөр санхүүгийн байгууллага ч гэдэм үү ямар нэгэн байгууллага байгаад тэр хүн гэртээ үйлдвэрлэл хийх тэр одоо шарах цуух мох юу гэдгийг те жижиг хэмжээний өрхийн бизнес эрхлэх тоног төхөөрөмжийг нь төрөөс олгодог ч юм уу хөнгөлөлтөд зээлэн хамрагддаг ч юм уу нэг юм байж хат нөгөө нэг арга зүйг манайхан заагаад өвчтөг хөнгөлөлтөө нөхцлөөр түүхийдээ өвчтөг эн чин жинхэнэ франчайз болгож худалдаж байснаас яг одоо нийгмийн одоо яг face to face тийм ээ дулмаа төгөө хоёр хамтарч ажиллаад дулмаагийн асуудлыг галтгоонд нь очиж шийдээд өвчтөг. Ийм байх нь илүү өрөөгөөжтэй байна гэж бодоод би энэ сайн дурын байгууллагынхны манад хандаж ирсэн бүх санаачлагыг би дэмжин ажилтдаг. Өнөөдрийн та бүхэн уулзалтаж гэсэн чи яг ийм хүсэлтийн дагуу явагдаж байгаа тийм. Тэгэхээр та түрүүн өөрийгөө тодорхойлж чадахгүй байсан би бол таныг тодорхойлох үгээ олчихлоо. Та бол энэ аутоиммуны асуудалтай 17 жил тэмцэж байгаа төлөөлөгч биш үү? Энэ асуудлын нэрнийхээ утгаараа ч оноос нь нэрээрээ ч тийм. Тэгэхээр би бол угаасаа энэ хүн амын тодорхой түвшинд нь байгаа нь судалгаагаар баталгаажсан. Тэр тусмаа олон улсад хийгдсэн судалгаа болон одоо энэ улс орнд бий болсон байгаа энэ эрүүл мэндийн суур асуудлуудын нэг болсон байгаа учраас таны үйлчлэгээ яхаа аргагүй зөвхөн Улаанбаатар хот биш 21 аймагт салбартай байгаад тентхийн хүмүүст хүрч үйлчилж чадах тийм нөхцөл болцоо бий болох ёстой байх. Энэ бол цаг хугацааны асуудал байх гэж харж байна. Дээрээс нь эдгээр бүтээгдэхүүн үүсгэхэд бий болж байгаа түүхий эдээс нь улс өөрөө татвар авдаг байх нь бол одоогоор тийм зөв зүйл биш байх. Яагаад гэвэл эрүүл мэндийн тусламж үйлчлэхэд зориулан бий болж байгаа бүтээгдэхүүн учраас энэ хэн нэгэн татвараа төлж орсон олгоороо худалдаж авч имээ авч хэрэглэж байгаатай төстэй зүйл учраас энийг улс төсөв бүрдүүлэхийн тулд татвар авдаг байх нь логикийн хувьд алдаатай зүйл. Тийм болохоор энийг бол одоо манай зохих эрүүл мэндийн яам байдаг юм уу хууль тогтоогч нар нь санаачлаад энийг бол даруйхан шийдэж болох үс зүйл. Харин тийм ээ. Заавал улс гүрэн даяар биш. Хин нэгний амьдралд хэрэг болох шийдвэрийг та гаргах хэрэгтэй бол улсын хурлын гишүүдээ энэ сэдв бол та бүхний хувьд нээлттэй онгорхой сэдв байна гэж харлаа. Тэгээд энэ удаагийн ярилцлагыг бид нэр зориг сангаа санаачлал хэрэгжүүлдэг залуу манлайлагч хөтөлбөрийн хүрээнд бий болсон энэ төслийн хүрээнд зол учирлаар тантай уулзж энэ яриаг хийж байгаа. Тэгээд цагаа олсон ярилцлага болов уу гэж би бодож байна. Тэгээ нэг зүйл нь юу вэ гэхээр энэ YouTube дээр үнгүй байршдаг учраас та өнөөдрийн ярилцлагыг хэрэгтэй мэдээлэл авчих байх. Гэхдээ та нэг зүйлийг санаарай. 24-с 48 цагийн дараа таны авсан мэдээллийг чинь 50-60% нь алга болдог буюу мартагддаг. Энд сонсон зүйлээ эргэж орж ирж гүйлгэж харах тийм эндээс аль гаргалгаа нь юу гэж илаа гэдэг юм ойлгох
Нэгдүгürt та шийдвэр гаргахын тулд ухамсарын түвшинд танд за шинэ горимоор амьдрах ёстой байна буюу хоолныхоо протоколуудыг сурч аваад хэрэгжүүлэх ёстой байна. Мэдээж онцлогоо төрүүлж явах ёстой. Мэргэжлийн эмчд хандаад хүнсний үйл зохицлын шинжилгээгээ өгөх гэх мэт ингээд таны хийх ёстой зүйлс байгаа. Тэгэхээр эдрийгээ хийчээд ямар ч лсэн functional food studio гэдэг газар бий болсон байгаа учраас тантай зэвсэг нэгт ахын дүүс чинь бол энд цуглдсан байж байгаа юм байна гэдгийг танд дуулгахад таатай байна. Тэгээд төлөөлөгч танд маш их баярлалаа. Ярилцлагатаа урьж оруулсан танд бас баярлалаа. Манайд айлчилж ирсэнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд таны гэр бүл даас жаргалыг хүсье. Баярлалаа. Тийм. Тэгээд та зөвхөн өөрийгөө гэхгүй өөртөө ишгэлхэн асуудалтай өрөөл устдыг гэсэн сэтгэлээр энэ зүйлийг хийж байгаа чинь би тэр хүмүүсийн өмнөөс талархлаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд тусгаалan таны нөхөрт бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ боломжоор хангаж энэ хүний одоо хүсэл зоригийг дэмжиж хийж байгаа зүйлийг нь дэмжлэг болсонд нь би тэр хүнд тусгаалan баярлалаа гэж хэлэх ёстой. Хүн чинь бурмаар биш урмаар амьдардаг шүү дээ. Тэгээд энэ ярьцлага хэрэгтэй үндэ хэрэг болох бах. Тэгээд манайхан энийг миний асуудал биш үү гэж өөртөө битгий үлдээгээрээ бусдад түгээгээрээ хийдүүлээ. Хэд үнийхээ амьдрал ч гэсэн тус болъё. Тэгээд энэ сэтлэр бид энэ нэвтрүүлгийг хийдэг шүү. Энийг энэ хүртэл нь үзсэн бидэнтэй хамт байдаг манай багийн гишүүдтэй жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү үргэлжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.